Чичтэр юу болов гой базаад хэлээд өгсөн. Бацх юм уу? Чиний постноос бол ямар ч гэсэн нээлттэй болсонгүй гэж их игдүүцэж байгаа тий. Би тэрэн дээр л игдүүцэж байгаа шүү дээ. Бусны бүх цайхан яг дөрмийн дагуу юу? Би бол тэгж л бодож. Чи гэхдээ яага хаалттай болсон гэж хэлээд байгаа юм бэ? Гэхдээ тэр чинь нээлттэйгээд цэци албан мэдэн дээр байгаа тим шийдвэр гарцсан. Нээлттэй Ой, хэлсэн. сайн зураг гişүний хоолгоор ярихгүй шүү. Чи гурлаа шигэж гурлаа ядаж инээж байгаа юм. Уур гараагүй шүү дээ. Уур гараагүй. Хаалттай байсан гэж. Хаалттай. Нээлттэйгээ шийдсэн бол тэр чинь нээлттэй л явуулах хэрэгтэй шүү дээ. Би бол ингэж ойлгосон шүү. Сүүлийн үед хүмүүс шууд дамжуулахыг, лайв хийхийг нээлттэйгээд бусад нээлттэй гэдэг өөр хувилбарууд байдгаа гэдгийг марттлаа бид нар лайвын энэ ертөнцид шумбан орсон биш үү дээ. Сүүлчид яг бал үзэгтэйгээ ороод бүтэн суусан шүү дээ. Нөгөө нэр өгсөн. Хэрвээ тэр хуралдаан хаалттай байсан бол яаж нэр авсан юм? Өмнөх өдөр нь мэдэгдээл авсан бэл. Үгүй нэр тэгж нэр аваагүй. Авсан шүү дээ. Манайх өгсөн шүү. Манад өгөөгүй. Гэхдээ танад өгөөгүй гэдэг нь аваагүй гэсэн үг шүү дээ. Эцэн давуу байдал болгох биш байхгүй. Үндсэн хуулийн цэц 70 суудалтай. 70 суудлын дийлэнх нь оюутнуудаар дүүргэсэн. Дүүргэсэн гэдэг нь яа бусдаар үйлдвэрлэх хэвтэй яриад байгаа. Тэр нээлттэй юм чинь оюутнууд очиж сонсох нь эрхттэй үстэй. Тэгээд дүүргэсэн биш, дүүргэсэн юм шүү. Тэгтээ тийм юу юм биш үү? Гэхдээ яг энэ айгүй гоё кейс байлаа тий. Би зүгээр ингэж бодсон юм. Одоо ингээл нөгөө нэг одногийн тэмдэглэл энэ бүх маргааны ардт цэцэг тавьчихж байгаа юм байна гэж. Яагаад тэгэхээр хаалттай хуралдаанаас яаж нээлттэй тэмдэглэл гарах боломжтой юм бэ гэхээр энэ нээлттэй гэдэг нь одоо ингээл маргашгүй болж байгаа юм байна да гэж бодохгүй юу? Зүгээр яг хуулийн оюутнуудад хэмжээ хязгаар тогтоож болох байсан уу болох байсан л ахал та. Гэхдээ энэ нөгөө нэг ажиглаж байгаа гэдэгээсээ илүү тэднийг сонирхуулж байгаа гэхээс илүү энэ бас нэг юм сурганы юм явж байгаа юм болоо даа л гэж ингэж. Гэхдээ айгүй олон хувилбар байдаг л дээ нөгөө шүүхийн хурлууд бол нөгөө телевизэн шууд эфиртэй авдаг амар чанартайгаар дүрсэн авдаг тий нөгөө тоглолт хийх хувилбарууд бол зөндөө байсан тий энэс ахиулах. Үндсэн хуулийн цэц бол энэ айл гэрийн маргаан тэр тогоо шанагны ирүүлтэй халлага маллага тэр төрийн нууц бас ийм хэлцэхгүй шүү дээ тий. Төрийн асуудал яригдж байгаа тийм. Хувийн асуудал юусэн хэрэгтэй. Компани нууц мууц хэрэгтэхгүй. Тимийг хүмүүс үзэх хэрэгтэй шүү дээ. Дотор нь юу болдог вэ? Эсвэл энэ нэг талд орчлоо гэдэг юм асрыг хардлагатай байгаа нөхцөл энийг нээлттэй явуулна гэж өөрсдөө шийдсэн мөн үү? Зарласан. Тий, тэгж өөрсдөө зарласан шүү дээ. Нээлттэй хэлцгээр шийдлээ гэдэг. Төвлийн мэдээ гаргаа пэйж дээрээ тавиад. Бүр шууд дамжуулна өөрсдөө пэйж дээр тавина гэсэн. Тэгээ яг хүрээд ирсэн чинь тэр шийдвэр өөрчлөгдсөн байсан. Хаалт нээлт хоёрыг ахуулдаг. Эрүүгийн бүх гэмт хэрэг дээр ахуулдаг тийм үү? Шүүхийн практиктэй. Одоо өнөөдөр Монголын шүүг бол Америк, Канадаас өөрсдөө төслөө гуугаа тэр төслөөр нь нээлттэй болох тухай тэр хөтөлбөр хэрэгжүүлж штэ. Шүүхийн бүх танхимд юм камерууд тавьж тэр иргэд олон нийтэд яаж харилцах вэ? Тэрнлүүгээ ингээд шүүгчнэрээ шахаж штэ. Одоо бүр авилгын эргүүдийг заавал нээлттэй явуулна гэдэг ингээд. Гэхдээ яг ингэсэн байж болох уу? Одоо нөгөө нэг зарим pop гişүүд нөгөө нэг гоё харагдах гад үндсэн агуулгаасаа халиа дөрмийн бус тоглолт хийгээд асуудлаа ярихгүй ч гэдэг юм уу те. Ийм руу оруулахгүй тул зарим хэсгийг ингээд хаасан байж болох уу? Үгүй шүү дээ. Одоо тэр чинь хурал даргалнаа гэд баясгалан гэж цэцэн дарга гэж. Тэр хүн өөрөө тэр хууль зүйн асар их идэлхтэй хүн те өөрөө хууль зүйн амны тренерийн тэр хийж исэн. Цэцэн зөндөө удажлаа хурлаа даргалах хэрэгтэй шүү дээ. Гишүүн попорлоо тэр бол гишүүн биш тэр чинь нэг оролцогч нэг тал байгаа шүү дээ. Маргалдагч нэг тал. Тийм маргалдагч нэг тал. Микийг хааж болно, сануулж болно, хөөж гаргаж болно тий. Дигээс ахиулах хэрэгтэй. Тэр попрох тийм хэрэггүй балаа юм ярих боломжийг олохгүй байсан шүү дээ. Тэгээ олохгүй л үжилэн шүү дээ. Тэр ажилласаа юунд нэгчээд. За ер нь бол нээлттэй байсан бол нээлттэй болох хэрэгтэй. Гол хилцүүлэг цаана юу явчихв гэдгийг хүмүүс дүрсээр харснаар тэр хүний царайны хувирлтэй хандлага нюансуудыг тий бүгдийг нь ойлгох шүү дээ. Тэрнээс өөрөө цэц юу хийж байгаа зогтож байгаа байхгүй. Тэгээд одоо бид нар ингээ шүүхийн хилцүүлгийг бол мэднэ тий. Шүүхээс арай өөр юм гэлээ. Шүүгчдэр бос шууд ингээ хувийн бодлоо ярьдгүй шүү дээ. Шууд загинж магиндгүй. Тий.
Цэц арай өөр гэдэг нь ингэ мэдэгдээд эхэлчихлээ. Яг цэцэн хууль хуучин л та. 92 97 оны хуулиуд. Тэгээд тэдний өөрчлөлийгээд хуулийн төсөлд орж ирэхээр үеийн цэц тэр хуулийн төслүүд нь өөрсдөө унгажсэн. Тэгээд дандаа журмаар зохицуулдаг. Дандаа журмаар зохицуулдаг. Сая ч гэсэн хэвлсэн нэг хэдэн хүн байгаа. Энэ нөхдүүд айгүй олоолаа орж ирээд тэгээд орхиод гараа авцсан тий. Маргааныхаа талыг одоо хамгаалаагүй. Их хурлын талаа хамгаалахгүй гараа авцсан. Энэ хүмүүсийн чинь улсын ялгалтаа мэдээ явчих уу яасан гэж бодож байна. Улсын хурлын шийдвэрийг хамгаал гэдэг энэ хүмүүс төлөвлөж явуулж байгаа. Тий итгэмжлүүгээд явуулж байгаа томилгоо тий. Томилгоот энэ хүмүүс тэр ялагдна уу ярина хамаагүй. Энэ хүмүүс ямар ч үндэслэлтэй тайлбар хийгээл гарах хэрэгтэй чи байнгын орны дарга шүү дээ. Төрийн байгуулалтын байнгын орны дарга. Улсын хурлын дэд дарга байна. За энэ хүн чинь ёс зүй дэгийн байнгын орны дарга. Энэ одоо нөгөө маргаан дээр бланкн дээр тийм. Энэ хүн чинь өөрөө хууль зүйн яамд өчнөө олон жил ажилласан бодлого гэдгийг мэдж байгаа хүмүүс. Ийм хүмүүс гарч болохгүй. Ялгцсан байсан ч гэсэн гарч болохгүй. Ингээд тэр өөрсдөнд нь итгэл хүлээлгээд итгэмжлэлээр сууж агсан. Миний зүгээр үйлдэлийн уншсанаар бол энэ хүмүүс нөгөө хурал хойшлуулах гэж очиод хойшлохгүй болонгууд нь тэгээд жоохон гараа авчихсан. Гэхдээ нэг улс төрчдийн акц хийдэг, улс төр хийдэг юм а хийх гээд цэцэд тэрний ердөөс нөлөөлөг баг тэгж бодогцсон уу зүгээр үйлчлийг нь харахаар таны улс төрчдийн ирж яах чинь тийм шүү дээ. Нөгөө хойшлуулах зорилготой эцсийн болов гэж би зүгээр таасан. Яг сөрөөд хийлч ингээд судалсан байхгүй аргумент байхгүй нэг юм очиод хойшлуулж өгөөч ингэж өгөөч өмгөөлүүлэх хэрэгтэй гэж гараа авчихсан шүү дээ. Та тэр үйлчлийг юу ч харсан. Ямар ч байсан хувилбарууд бол маш олон хувилбараар бэлдэж утсан байна да гэж бодсон. За өмгөөлөгч авмаар байна гэдэг юм мэдүүлээ тавина. Бүр болохгүй бол хойшлуулъя гэдэг юм тавина. Ахаад болохгүй бол хаяад гарна гэдэг ч юм уу. Ингээд маш олон шат дараатай хувилбарууд А, Б, В, Э, юу, Я варианттай очсон байна гэж бодсон. Тэгэхээр эндээс юу харагдж байгаа юм гэхээр огт бэлтгэлгүй очсон уу гэвэл бас үгүй. Ийм хувилбаруудтай комбинацтай очсон гэж бодсон. Хоёрдугаарт нь жишээ нь өмгөөлөгч авмаар байна гэж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр нь хангаад өгчихгүй байсан. Энэ боломжгүй гэж хэлчихэж байгаа. Гэтэл үнэхээр өмгөөлөгч авъя гэдгийг тухайн моментод очиж шийдсэн байна гэж бодохоор үгүй байсан байгаа хгүй. Ягаад тэгэхээр өмнө нь гүн бэлэг хуульч руу яриад тий ингээд чамтай хамт ормоор чамааг өмгөөлөгчөөр авмаар байна гэдэр гэж яриа үүссэн гэхээр ер нь бол болгон туяа. Гүн бэлэг хуульч чинь нөгөө нэг Twitter дээр бичсэн байсан. Булгаа над руу холбогдоод би гадаар орж өгөөч гэсэн би гадаад явах болж таарад тэгээ очиж чадаагүй гэсэн боловч өнөөдөр айл үжиний Монголд ирсэн бахар тэр 1-2 хоногийн хугацаатай гадаад яваад ирсэн үү? 90 явчихсан тоо. Харин мэдхгүй. Нэг тийм нэг юм сонирн процесс болсон шүү. Тэгэхээр тэр жиргээ мэргэнээс гээд ингээд энэ байгаа мэдээллүүдээ нийлүүлээд үзэхээр бас ч гэж бэлтгэлгүй биш. Тэгээд тэнд очиод бүх боломжтой тий хойшлуулах болох гэдэг юм нэг ийм шаардлагатай бүх арга хэмжээг аваад үзье гэсэн. Ямар ч цаг ажгал зорилготой байсан юм шиг харагдав. Тэгээд энд нар бүгд фейлдэнгүүт тий одоо чинь мөнгөсайхан шүүгчээс татгалзсанмаар байна. Цэцгийн гишүүнээс татгалзсан ч гэдэг юм. Ингээл янз бүрийн хувилбараар үзээд за тэгээд энэ бүхэн нээлтийн нөгөө нэг тэр хэсэгт энэ процессуудыг бид нар ингээд нийтээр харсан шүү дээ тий. Тэгээ энэний дараа хаяад гарсан гэхээр ямар бодол төрсөн гэхээр за мухартчтэй. Тэгэл очиод ханд тулцсан. Тэгэл одоо энэс цааш газар үгүй юм чи гараа явъя даа. Одоо энэ нөгөө хийсэн болов гэж. Одоо бидний маргаад энэ цэц ингээ баталгаажуулж өгөөд хааж байгаа сэдв чи яг ийм зүйл залтаар нь хуульч гişүүд. Нэр бүхий их хурлын гişүүд. За бүр нөгөө цэцэд ажиллаж исэн одоо багш нар нь тий ингээ хэлээлсэн тий. Хороноос тарааж өгсөн. Яг ийм руу явчлаа шүү гэ хэлээлсэн тий. Тэгсэн чинь булган туяа болохоор нөгөө нэг хинэг намаагста дарамтлсан 10 жилийн одоо 20 хялтаа юм ярьлаа гэж бям цогтгсэн мэгсэн гэдэг нэг гомдож гүгэлээсэн те. Яг ийм үр дүн гарсан те. Тэгэхээр их сонирхолтой те. Хуульчирсан. Тэгсэн чинь хамгийн нийттэй маргааш нь цэцэн шийдвэр гараад маргааш нь хэвлэхээ. Цэцээс ямар процесс нь за цэц бол нөгөө нэг дэгийн тухай хуулийг зөрчсөн юм байна. Чи надаас суудах те. Чи өөрөө сургуулийн багш шалгалт авч байгаа юм шиг нөгөөчд явж өгч байдаг шүү. Өөрөө ярихгүй. Хуулийн сургуулийн оюутнаас шалгалт авч байгаа да. Үндсэн хууль зөрчиж те. Төрийн эрхийг авахыг завдсан байж болцшгүй л гэж дүгнж байгаа юм да тий. Цэц бол ингэж засгийн газрыг огцруулахдаа үндсэн хууль зөрчсөн байх шүү л гэж. Цэц бол нэг улсын хурлын чуулганы хуралдаа нэг булган туяа удирдахдаа тий үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргажээ гэдэг нэг шийдвэрний энэ дүгнэлт гаргасан. Хамгийн ихнийх нь. Тий. Улсын хурлын чуулганаар тухайн нэг асуудлыг одоо засгийн газрыг
ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилцсэн энэ үе шат нь өөрөө бас өнцөө үзэрсэн байна. Үж явцсан. Дээрэс нь усын хурлын тогтоол өнцөө хөлзөрсөн байна. 3 шийдвэр гаргацсан. За одоо нэг хэлсэн. Энэ бол тэр нөгөө ерөнхийлөгчийн тавьсан хоригтой явц цав нийцсэн тийм. Явц цав. Хэдүүлээ нөгөө нэг цэцэн энэ процесс нь үйл ажиллагаа шийдвэр нь эдэргээд ярих юм бол амар утгагүй юм руу орно шүү дээ. Тэгээ энэ нөгөө нэг маргалдах жайлныг тал шиг юм жижигхэн харагдаж ч юм уу эсвэл хит мэдэхгүй том сэдв рүүгээ ингэж орж болохгүй учраас зүгээр яг бид нартай хамаатай нь бол тэр нээлттэй хаалттай гэдэг энэ процесс бол бид нар ингээд саналуудаа хэлэх юм боломж зүгээр яг их хурл хилцэхгүй байхад бид нар одоо ярьсан. Тийм яг жоохон утгагүй. Тэгээ ямар ч байсан цэц ингээд цэцэн шийдвэрийг бас хинч хилцэхгүй тий. Тийм. Зүгээр л төрсэн мэдрэмжээ хэлэх юм бол нэг тийм бүр их захгүй болцсон энэ нэг хөдөлгөөнүүд бужигнаан дунд за нэг юм нөгөө хонглын үзүүрт гэрэл гэдэг шиг нэг ийм одоо нэг зөв буруу муруугийн тухай ярих бол өөр асуудал. Гэхдээ нэг энийг ингээд эцлэр шийдчихдэг газар байгаа нь тий. Йоо тий. Аврал юм шиг. Тэгээ тэр бүрэлдэхүүнийг хараад би бас нөгөө нэг мэдгүй миний мэддэг магадгүй яг энэ шинжлэгдсэн бүрэлдэхүүнийг ингэж бүрэлдэхүүнээр нь хараагүй байж байгаа сая харах бас хөөх ийм хүмүүс ийм бүрэлдэхүүн байхгүй да. Одоо анхудаа орж байгаа сте наа бүрэлдэхүүн. Тэгээ ийм бүрэлдэхүүн байгаа билүү гэж бодсон. Тэгээд яг өмнөх сэтгүүлч байсан туршлагуудаараа ботхоор цэцэн бүрэлдэхүүний нас бол их залуу болсон юм байна гэж ингэж бодсон. Мөсөн мөкснөр бүүн танхимаараа бөөнд очижээ. Танхимаараа юу? Тийм. Тэгээ бас нөгөө нэг тамгын дарга хийжсэн хүмүүсийн эзлэх хувь хэмжээ бас айгүй жин дардаг болсон байлээ тий. Болдбаатар, Цолмон. Тийм. Тэгээд бас нэг сонин анзаарагдсан зүйл бол тий ингээд нэг юм тамгын газрын дарга байсан хүмүүстэй одоогийн тамгын дарга нь хөөх юм ингээд эцэг мөшөд үлдээл ингээд тэгээд нөгөө баска дараа нь хариултууд амар хэцээсэн тий нөгөө чи одоо энийг мэдэн штэ гэл тий. Баасан дорж дарах ч уг нь цэцэн гişүн болох л байж тий. Уг нь бол нас нүрэл. Нас нүрцэн. Насаадаггүй баха. Тий. Насаад. Тэгвэл хурц чөлөөд ч даа. Тэгвэл хурцэн. Мөксайхан тий. Мөксайхан гişүн болцсон байна. Чи энэ процессыг ингээд буруу гэдгийг хамгийн ихээр мэдэх хүн яагаад ингэ явуулсан гэхээр ингээд нэг хариулахгүй те тэрийг уншихаар үгүй одоо дарга ингэ гэсэн юм а тэр гэсэн юм а гэж шилж болохгүй те. Гэхдээ хуульч хүн байна да. Ингээд тэрнээс бас ингээд те ямар хариулт өгчвөл ямар үр дагавар руу орчих вүлээ гэдгээ их нарийн мэддэг хүн байна да гэж би бодсон. Тэгээд хүмүүс бол одоо жишээ нь улсаатай ахад нөгөө нэг санал үзэл бодол таарахгүй нэг кейс бол нөгөө Бямжаргал огшийн кейс дээр би зүгээр өөрөө пост хийчихэд улсаагийн постыг харчаа. За бид хоёр бол шал хоёр эсрэг байгаа юм байна гэж бодсон. Зүгээр надад яасан гэхлээр нөгөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 онд хийж явах шийдлийг бүтээр үндсэн хуулийн цуврал нэвтрүүлэг хийдэг байгаад тэгээд нөгөө нэг за энэ өөрчлөлтүүдэд ийм зөрчилтэй. Тийм. Хатгалцсангаар хөндлөлтэй. Мөнгөсөхан тамгын газартай гэрээ байгуулж исэн гэдэг шиг өө. Тэгээд нөгөө нэг ийм яг тэр процессд оролцож исэн хуулийн энэ багш нар хүмүүсийн тухай арай өөр ойлголттой байсан гэж бодох юм бол надад бол айгүй гоё санагдсан өнцөг юу вэ гэхээр үндсэн хуулийн яг тэр нөгөө уг их барьсан хүмүүс ингээл улс төрчид өөрийгөө тамгалаад өөртөө авчирч наагаал идэг боловч яг энэ өөрчлөлт дээр бичсэн ингээл ширхэгчилж ажилласан хүмүүс өнөөдөр үндсэн хуулийг хамгаалаад ингээд хоёр өөр институцэд ч юм уу ингээ хоёр өөр нөгөө улаан хөх булангаас гарч ирээд ингээд энэ талд өглөө нь Бямжаргал багштай альбарлал тэнд цэцтэр очихоор нь мөнхсайхан багш хүлээж аваад ингэж байгаа энэ бол ягаад чи надад бол их гоё санагдсан. Гоё үйл явц л та. Ингээд ингээ гоё үндсэн хуулиа яриад тэ Бямжаргал доктор ч 2005 онд гоёдсон байсан юм байна. Би сая нөгөө нэг юуны дээчүүхийн номын сангаар авахгүй. Сэтгүүлчдийг танилцуулсан. Тэгсэн чи тэнд нөгөө хэвлэлийн албаных нь одоо тэнд одоо архивлж үлдсэн. Одоо хэвлэл мэдээлэл тухайн 2005 онд юу гарч ирсэн бэ гэж. Тэгээд хэвлэлийн албанаас нөгөө босод хэвлэл мэдээллийн байгууллагууд руу явуулсан алтан бичиг энэ төр бай. Ингээ нэгэ үтсэн чи тэр нөгөө дээчүүгээс зарласан уралдаанд 2005 онд Монгол Улсын их сургуулийн оюутан Бямжаргал тэгээд Өмөрбек гэдэг одоо баян хөдөлгөөний шүүгч. Тэр хоёр төрүүлснийг одоо энэ эргэлтийн хүрлээгээ батарших гэж хурдагийн төлөв байдаг. Энэ мэдээг гаргуулъя гэдэг хамхуруу ихчлээ явуулсан баг. Тэр 2005 онд оюутан байж ижээ. Гангуутар өгч чинь бас яг тэр үндсэн хуулийн өөрчлөлтөнд оролцоод явсан баг тий. Тэгээд
хувь тавилан ямар их хоржонтой ч юм уу бас их сонио юм байна гэж боддог. Би тэр нөгөө Бямж Аргал багш мөнхсайхан багш магшиг ингээл өөрөөсөө бичлэлсэн, найруулсан, оролцсон энэ хуйлаа ингээ хамгаалаад зогсож байгаа нь гоё харагдаж байна гэхээс гадна тэр нөгөө тамгын газрын дарга байсан бүрэлдэхүүн одоо яг энэ тамгын газрын процесстэй дэгтэй холбоотой ийм асуудлуудаар ингээд хилцээд орж ирэх мэрэх. За тэгээд 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр үлзий сайхан дарга байсан баг тий. Их хурлын тамгын газар дээр ерөнхий наримжч нь тэгсэн чинь нөгөө цэцгийн гишүүн Цолмон Монгол Ардын нам ахаал 60 давсан бүлэгтэй байгаа л 32 33 гэж хуваагдаж яхад бас ерөнхий нарийн бичиг байсан. Нэг өргөдлөө байдэн шүү дээ. Санжинахаа цаашлаар гарч ирсэн. Зандын шатарт бичсэн байдаг баха. Таны удаа дараа ажлаа хүлээл гэж өгсөн шахалтын дагуу ажлаа өгж яана гэдэг. Бичижүүлдээсэн гэдэг. Одоо Цолмон. Тэгэхээр дараа нэг хаа би даалуу яалаа нэр дэвшижсэн санагдав. Тэгсэн. Тийм үү? Тэгсэн санагч. Тийм. Тэгээд одоо улс төрийн өндөр мэргэжтэй гэдэгт орж байгаа юм. Орчих гарна шүү дээ. Тэгээд ингээд нэг юм хоёр юм сонин момент, гуравдугаар сонин момент нэ шүү дээ. Надад зүгээр ингэж утгацсан шүү дээ. Номтой яар ундраа гэл ингээл үндэсний хвслийнхэн тэнд ингээд 50% их хурлыг төлөөлж байгаа тал нөгөө 50% эрсдэлтэй ингээд оролцлоо шүү дээ. Тэгээ үндэсний хвслийг ингээд ботсон чинь явж үндэсний хвсэл нэг юм гомдогсдын нам болцсон. Тэгээ дандаа ардын намаас бүлгсэн, гаргасан ийм хүмүүсийн цугларалт болцсон. Дандаа ч 3 хөөгддөг үлээ. Ардын намаас хамгийн олон хөөгдсөн гишүүн ба шүү. Ундраа гишүүн чи ардын намаас бас гишүүн байсан шүү дээ, тий. Пүрэв даваа ч бас ардын намын гишүүн байсан тий. Арчилсан нам билүү? Тэгээд нэг юм гомдогсдын нам юм байна да. Тэгээ нэг орлогчсэн баяргүй баахан тийм хүмүүс байд. Цаад хийчих яах. Тэгээ нөгөө цэцгийн урал бол ингээд шийдвэр бол гарна. Тэгээд энийг бол юу яах нь юу бах тий. Шүүж ярих. Тийм, шүүж ярих нь айгүй утгагүй. Зүгээр яг энийг тойрсон процессууд дотроос судлаачд бол уулзлаа. Энэ дээр ингээд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ бол нөгөө тустай академик ажил тийм. Зүгээр яг нөгөө одоо энэ цэцгийн шийдвэр гарснаас хойш ингээл гişүүд ингээл аль аль нь байр суурь илэрхийлсээр байна шүү дээ тий. Энэ айгүй утгагүй харагдуулаад исэн юм нөгөө нэг аль аль нэг тал руугаа хит улаарж ийн бүр ингийн хэрэг байд юм бахта гэд мэдээж нөгөө нэг анх энэ процесс үүсэж яхад ингээл ээлж дараалал айгүй олуулаа гарч ирээл ингээл хуулийг янз янзаар тайлбарладаг байсан бол сүүлдээ ингээл зарим нь хазаараа татаал замын дундаас ингээл за одоо ингээл мэдгүй чи хим хэмжээ гэж бодд юм ингээл алга болол ингээл одоо нэг 4-5 үүсэн нэг тий өстө 4-5 л хүмүүлтлээ тий. Тэр баясгалан дарга тэр сайхан боломж олцсон дээр ингээд тэр их хурлын гишүүдийг сайхан чимгэж байна. Айгуу тийм оновчтой өгөө тий. Та нар ч одоо хурлаа хийгээ сурцсан гэж бодсон чинь ийм л гараад байсан юм байгаа нэ тий. Тэгээ нөө одоо алхны эрэхтэй тэр ч одоо цэцгийг гэд даргалж байгаа хүн хэрэг амар том эрх мэдэлтэй юм шиг тий. Бид нар сүрдгээр гэсэн чинь айгуу тийм зөөлөн тэгээд ингээд өвгөн дотроо үг хийгээд ингээд нэг байранд тавиад entertainment талаас бид нар тийм контент үзэх үг нь сайхан л баггүй та. Харин тийм ээ. Шууд амжилтсан бол. Гол хилцүүлгийн хэсгээл зураг тунтраач байгаа байхгүй та. Нэг тийм дотоо мэдрэмж авсан ш манай. Дотоо. Текстнээс бол тэр үнэртэхгүй шүү дээ. Одноо өөрөө нөгөө сайн бичдэг учраас тэрийг их хайтаахан болгосон. Үнэртүүлж бичсэн. Гэхдээ тэрнээс илүү мэдээллийг дүрс хоолоогоор амаар шүү дээ тийм үстэй. Тийм угаасаа яг нэг ийм үг манай сэтгүүлчүүд байдаг шүү дээ нөгөө нэг дүрс мянган үгнээс илүү хүчтэй гэдэг нэг ийм үг тий. Тэгэл бид нар нөгөө нэг нүүрний хувирал, биеийн хилэмж эдэргээл ийм юмнуудыг харах бас шал өөр мэдрэмж л дээ. Тэгтээ за хэдүүлээ нэг 50-50 гэл дандаа ичдэг хөө. Нээлттэй ч шаалттай ч биш. За тэгээд нэг ийм юм болсон шүү. Нээлттэй болоосаа. Тийм нээлттэй болох ёстой. Угаасаа нээлттэй болох ёстой. Шүүг болох нь гэдэг байна шүү. Сүүлийн шүүг. Тэгээ шүүхээсээ толон. Тэгээ өстой бахархалтай гоёсан. Гоё үйл явдлаа тий. Тэгээд би ингээд нийтээрээ хараад ингээд бас нэг ойлгох хэсэг нь ойлгоо тий. Ингээд нэг юм хэрүүл юмнаас ингээд арай нэг өөр юм авах айгуу гоё юм. Тэгээ шийдвэр гаргасан чи энэ гурав чинь цэцгийн шийдвэрийг хилцэх ёстой гэж яриад байгаа шүү дээ. За энэ хөрхэн амтнд цэцгийн шийдвэрийг бол хилцэхгүй ах уу. Ер нь цааштай нөгөө огцруулах хэсгийг гисэн ямар саналын томьёолоор хураахад тодорхой болгож өгөх хэрэгтэй гэж хэлээ. Тэгэд энэ хамгийн онцгой амар мухаа энэ хов руу явуулчихлаа шүү. Нөгөө тайм уншихад тий. Гэхдээ энэ чинь нөгөө байнгын орны зүг буруу яриаг байхгүй. Чуулганы юм ярьж байгаа байхгүй гэж.
Нөхөр өөрөөсөө шууд зайлуулсан тий. Асуудлыг шууд шийдсэн болгон туяараа. Эр хүний ноён нуруу хаана хугардаг вэ гэдэг нэг хошин шиг байдаг аа гэх. Философч байхгүй. Уг усрсан. Философч. Тэгээ философч гэж яагаад авчихрыг. Энэ хоёр хүн бол цэцэн шийдвэр гарсны маргааш энэ ялангуяа тий. Энэ чинь дунд суудлын хурал байсан юм. Одоо их судлаараа хэлцэх хэрэгтэй. Дунд судлаар яваагүй юм чи. Тэгээд чуулганаар заавал хэлцэн гэдэг дагсч гисэн тий. Тий тэгжээс нэ цэцээс Баярбаатар харин ирэх зүүч гэсэн шүү дээ. Цэцээс тогтоол гараагүй. Нэг үе сургууль гэсэн тий. Мэдгүй. Энэ болохоор Отгон Тэнгэрийн гарын бүтээгдэхүүн байсан. Сайн уу сайн штэ. Сайн. Гэхдээ ийм юм мэдмээргүй болтлоо яана гэж байх. Эрхэн баяр үлээ. Ирээд өгөөч гэж гуйсан болоо. Тэгээд ирээд өгч. Тэгээ энэ үнийг тэгээ золын гол болгож болохгүй л. Үгүй би бол тэгж бодоогүй. Нөгөө нэг энэ зарим хүмүүс төр банкт явцсан уу? Дүүрс ингээл зүтгэсэн юм ч одоо ингээл зүтгэчээ гэл. Уг нь бол мухар гудамжгээ мэдсэн бол эргэх ёстой шүү дээ. Тэгээд ингэсэн баха зүгээр яхав 7 хоногийн сүүлийн буюу 5 дахь өдрийн чуулган дээр би зүгээр айл тал нь уйсчичтэй л гэж бодсон. Тэгээд гихтэл гэдэг нэг юм цаана гомдол байгаа боловч гэхдээ уйсах ёстой шүү дээ. Бид чинь Монголын төрд нэг ийм юм ерөөсөө байдгүй юм шиг. Одоо төр гэдэг нь яг хэнийг хэлээд байгаа юм гэхэлэр энэ саарл ордон дотор байгаа бүхлээр нь л гэж үзээ л та. Нэг юм айл гэр гэж байвал аавын нэг ноён нуруу айлд байдаг да. Тэ аав нэг олон юмараа айл шалчганаалахгүй ингээд сууж лээдэг. Тэ оймор танхаагаар сууж лээдэг. Тэгээ сууж ягаад нэг үг хэлэхэр жинтэй үг хэлээд ингээ хүүхдүүд нь бас жоохон имээдэг те. Ээж бол яах вэ? Давхинч л байдаг штэ. Тэгээд нөгөө өглөөл хар ингээд үн хүндгүй болчдөг шиг ингээд нөгөө ирээдүйтэй гэж харж ийсэн сайн боловсон хүчин гэж харж ийсэн тэр хүмүүс ингээд шалчганаа дахаар нөгөө өөрийгөө ингээд намайг шаварч бүр улам гүнзгий шигдүүлээл тэгэл энэ хэрээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөхөө болоод тэ ингээд анги дотрооч хань бүлцөөтэй болоод ингээд ахын айгүйх өөрт нь сөрөг учраас ингээд хэлсэн үгэн хамгийн гол нь явахаа ойлчлаа. Энэ шатж байгаа юм а одоо зогсоох хэрэгтэй шүү дээ. Тийм улс төр дудаан бай гэж бодож байгаа илүү ирээдүйдгээ гэж бодож байгаа бол одоо дараагийн ажил юм шүү дээ. Хууль муулийн төслөл үүрмээрээс тийм хууль ажлаа ингэ яваар. Одоо энэ өнгөрсөн шүү дээ. За тэгээд одоо хэдүүлээ. Одоо юу болох вэ? Дараагийн нөгөө өнөөдрийн томилгоо ярихаас өмнө энэ хүн ер нь яг цаашдаа яах ёстой вэ гэдэг нэг ийм асуулт эргэлзээтэй үлдсэн. Тэгээд энэ 7 хоногт бол яригчгүй хүн шиг ингэчлээ тий. Болгон туяаг үндсэн хууль зөрчсөнийг үндсэн хуулийн цэцгийг судлаараа тогтооцсон тий. Тэнгүүт парламентын хууль дээр нэг юм байна. Улсын хурлын гишүүний нөө эгүүлэлэн татахны хэдэн үндслээ шүү дээ. Нас орсон бол бие эрүүл мэндийн байдлаар дахиж ажиллах боломжгүй бол тий. Тэгээд одоо ерөнхийлөгч болсон бол тий. Тэгээ эрүүгийн гэмт хэрэг үйлсэн тогтоогдсон бол шүүхээр эцэлэн. Тэгээд сүүлийн болохоор тэр нэг юу байхгүй. Үндсэн хуулийн цэц. Үндсэн хууль зөрчсөн бол гэж байгаа. Гэхдээ болохоор эгүүлэн татах үндсэлтэй үндсэн хууль зөрчснөөрөө эгүүлэн татах үндсэлтэйгээ цэц тогтоосныг улсын хурл хүлээн зөвшөөрсөн бол гэдэг үйлдвэр байгаа. Тэр чуулганаар орох нь. Тэнгүүт одоо тэр үнийг чи яриад байгаа үндсэл энэ багхгүй. Хэлцэх ёстой гэдэг. Тэгэл цэц бол тэр нөгөө мөнх сайхан доктор нөгөө үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг харилцуулалтаа болохоор гэсэн. Бид нар аль 1995 онд энэ асуудлыг нэгдүгээр тогтоолоор ингэ шийдчихсэн үндсэн хуулийн цэц. Улсын хурл үндсэн хуулийн цэцэн их судлалын уралдаанаас гарсан шийдвэрийг дахиж хилцэхгүй, санал хураахгүй. Харин шийдвэр гаргахдаа энэ үндсэл болгоно л гэж. Тийм. Тэгэхээр улсын хурл хилцэхгүй. Яг нөгөө нэг юм хуулийг яг ингээд тухайлан тий заагаагүй ингээд ерөнхийдөө томьёолцсон учраас энэ дээр ингээд өөр өөрөөр тайлбар хийгээд байна да гэж би ойлгосон. Жишээ нь цэц шийдвэр гаргасныг их хурл хүлээж авсан бол гэдэг нь дунд суудлын хуралдаан бас байж болохоор байгаа байхгүй. Дунд суудлын хуралдаанаар одоо жишээ нь энэ хүн ингээд үндсэн хууль зөрчсөн байна гэвэл улсын хурал хилцээд ингээд явах хэрэгтэй юм шиг байгаа. Гэтэл тэр их хурлын тэр заалт чинь нөгөө нэг их суудлаар ингээд шийдсэн бол дунд суудлаар ингээд шийдсэн бол гэдэг наривчилсан тийм заалт биш байхгүй юу. Тэгэхээр одоо бид нар үндсэн хуулиар дагна гэсэн үгтэй нөгөө нэг их суудлын хуралдааны тэр шийдвэрийг улсын хурал хянахгүй ээ. Тийм ингээд энэ бол эцсийн шийдвэр байна. Сонсох тийм ямар ч байсан. Чуулган танилцуулах тийм. Тэгээд одоо бас нэг юм асуудал байгаа юм. Энэ одоо их хурлын дэд даргаас нь татах тухай юу? Бүр гишүүнээс нь татах тухай юу? Дээрээс нь ахаад нөгөө нэг энэ төрийн эрхийн хууль бусаар авахыг
завдсан гэдэг байдлаар энэ нөгөө гэмтэргийн шинж чанартай болоод хэрэг цаашаа үргэлжлэх үү гэдэг ингээд айгүй олон асуудал дээр нэрээ яах юм бол гадаадын орнууд бол жишээ нь усын хурлын гишүүн ч юм уу те Бундестагийн гишүүн ч юм уу үндсэн хууль зөрчсөн бол тэрийг бүр өсгөө байхгүй болгодог гэсэн. Дуустал нь явуулдаг гэсэн. Одоо тэр эргүүлж татаал, эрүүгийн гэмт хэрэг гүйсгээл тэр нөгөө хатгагч хамжигч одоо гүйцэтгэгчтэй тэр нөхдүүдийн шоронд нь хийгээл тэгээ ер нь ингэж жишгдэх тоо юм шиг. Дахиж явал алын шүү гэдэг шиг те. Энэ нөгөө хим хэмжээг мөрдөх болох бусдад хим хэмжээг мөрдөх ёстой гэдэг ийм юу өгөх гээд байна те. Мессеж өгөх гээд байна. Гэтэл бас нэг юм байгаа. Одоо жишээ нь бас мессеж одоо санаатай юу гэдэг асуудал байна шүү. Нэгдүгээр санаатай юу мэдчихсэн үү? Хоёрдугаар яг ганцаараа юу? Тийм шүү дээ. Гэдэг ийм асуудал тий. Одоо тэрээр ингээл ардуур нь орчлоо штэ. Тэр нөгөө нэг протоколын яг нюанснууд тэн дээр гарч ирээд байсан баг тий. Тэр саналын томьёоллыг ширээн дээр нь яг хэн тавьсан бэ? Төрийн байгуулалтын байнгын орооноос орж ирсэн юм уу? Тамгын газраас орж ирсэн юм уу? Эсвэл өөрөө боловсруулчихдаг юм уу? Эдэр гэдэг чинь энэ процессыг үргэлжлэхэд тий нөгөө хаана иргэсэн бэ гэдэг хамсаатаа хамжигч эдэр гэдэг шиг нэгэрээ юм уу? Нийлээ дээрээ юм уу? Тэгээд энэн дээр чинь яг энэ хайнан дээр ахгүй юу? Төрийн байгуулалтын байнгын 20 оны гарсан саналын томьёолол их хурл руу орж ирэхдээ яг хаана иргэсэн бэ гэдгийг асуух гад энийг нэмэх нь хэний үлээ гэрчээр оруулсан байгаа хгүй юу? Баасан дорж даргаыг тийм хамгийн газрын даргаыг. Хаанад энэ үйлдэл нь хийгдсэнийг яасан чи энэ хоёр гэрчийн судалтаа суухгүй өглөөгөр муудаж тэгээ хаяад гараа явцаа тийм. Энэ хоёр гэрч гэхээр яах вэ гэхээр цэцэн гişүүдийг асуулт энд нь хариулах үүрэгтэй тийм. Илүү юм байхгүй. Юм байлээ шүү дээ тий. Энэ хоёроос илүү юм асуух шаардлага байхгүйсэн байгаа хгүй. Цэцгийн хэрэгцээ шаардлага бол тий. Тэр эргэл тэр нэг булган туяад хин цаас тэгж томьёож аваач гэсэн бэ гэдгийг л мөсийг хагалах гад энэ хоёрыг гэрчээр дууцсан. Энэ хоёр гэрчийн судалтаа суухгүй асуулт асуугаад байгаа юм. Булган туяад ашигтай асуулт. Тийм булгаад тий. Булгаа мултарч магадгүй юм баггүй юу тий. Тэгээд хинч тэрэнд хариулт өгөөгүй гэхээр түүнийг тэгэл зөвлөгт гаргацсан байгаа хгүй. Тэгсэн. Тэгээд хариулт өгөөгүй гэхээр хайрам. Тэгээ энэ чинь айгүй гоё тийм улс төрч, ирээдүйдээ улс төрч ингээд эмэгтэйчүүдийн мандатыг айгүй төлөөж явсан гоё дүр байсан байхгүй. Би бол тэгтээ тэгж бодохгүй байна. Анх бол айгүй гоё байсан. Хизээ байсан гэхэлэр нөгөө нэг ордны хойдлын цэцэрлэгт өрөөлөнд хүүхдээ өгүүлж явах үе чинь. Ингээд боргоо гэсэн. Тэгээд нөгөө нэг ордны арын цэцэрлэгт өрөөлөнд хүүхдээ өгүүлэл шинэхэн залуухан гадаадд төгсөөд үржсэн боловсон хүчин сангийн яамны дэд сайд тий. Тэгэхэд сангийн сайд нь Хүрлбаатар сайд байгаад нөгөө Хүрлбаатарын булган туяа гэхээр ингээд нэг бас нэг юм хөөрхөн хоржонтой тий. Хоржонтой юм гарч ирж мэрэл. Тэгэл Хүрлбаатар сайд тухайн үед нөгөө нэг аль оны ч үлээдээ төсвөө батлуулчаад нөгөө бага танилцуулаад сайдынхаа өрөөнд бөөнөрөө сууж байгаа бага танилцуулал би ингээд ийм сангийн яам дээр чистний баг бүрдүүлсэн ингээд манай төсвийн бодлогын газрын дарга бол ийм тийм сургууль төгсөөд ингэж бэлтгэгдсэн хүн байдیں۔ Манай дэд сайд ингэсэн ингээд бүх хүнээ танилцуулж манилцуулаад төгсөгчдийн холбоо байдаг. Яг тэр үе бол тэр он жилүүд бол түүний гоё он жилүүд байсан байхгүй тий. Бид нар эдийн засгийн ийм том тоо ярьдаг маш зэрэг ийм эмэгтэй дүртэй боллоо. Тэгээд гадаадд төгсөөд ирсэн ийм бэлтгэгдсэн хүнтэй боллоо гэжсэн чинь тэрнээс хойш хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд хийгээл бомбтын сайд хийгээл ингээл юм руу өсчээл нөгөөний гоё эдийн засагч булган туяа гэдэг өнгө төрөх тэгэл замхарсан бах гэж ботсон. Тэгэл одоо сүүл рүүгээ дэд дарга боллоо. Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэл ингээл байж болох бүх юм руу ингэж өсчихээр одоо бодвол ингээл бүх юм тамаатай байгаа л аль болох их гарч ивэл танигддаг гэдэг ойлголтыг энд ингээд таслаа хийчих тий. Нэг дүр болох, мэрэгших, тэрийгээрээ танигдах, гоё дуурах тий. Үнэхээр мэлтгэгдсэн байх гэдэг чинь бас айгүй гоё байхгүй да. Тэгээд сүүлийн үед бол би жоохон түүнийг сарницсан болоо да гэж бодсон шүү. Тэгээд яг нөгөө Баска даргач гэсэн тий. Төрд айгүй олон жил ажилласан мэрэгжлийн хяналтын газрын дарга марга байгаад мэрэгжлийн хяналтыг их хурлын дарга болохоос өмнө татан булгаад билүү тий. Тэгээд мэрэгжлийн хяналтын дарга Баасан доржийг хийж яхад татан булгасан. Тэгээд сүүлийн дараа. Тийм. Баска дарга оронд нь хуульцан байнгын орооны зөвлөх энэ хийжсэн. Хуульцан амны төрийн нэрийн бичгийн дарга гэж лөө. Тийм. Тэгээд хамгийн сүүлчийн мэрэгжлийн хяналтын дарга байжгаад их хурлын хамгийн газрын дарга энэ төр болсон баггүй юу. Тэгээд уул нь ингээд төр дүүлчлэх мэст те. Төрдөө үйлчлэх. Их хурлын чуулган тэрний ингээд тасралтгүй хууль ажиллагаа хууль сахиулах юм л нэг ажил байгаад байгаа шүү дээ.
Тэгсэн чинь нөгөө дараалал үйлчлэх ажлаа илүү хийгээд буруудаал явчих шиг бас нэг хоржоонтой анзаарагдж байгаа юм нь бям цогцоодын зураг бид хэд одоохондоо байхгүй байна. уулан байсан. Байсан бах тий. Одоо ингээд Зүгч болчих. бям цогт инквайр гэдэг хоёр дүр энэ талдаа гарсан. Энэ талд нь сайн зориг баасан дорж гэдэг ийм дүр ингэсэн. Гэтэл чи энэ дөрвөн хүн чи одоо тэрнтэй нөгөө нэг ийм хууль зүйн салбарт нэгэн үе гар нийлж мөр зэрэгцэж ажиллаж исэн хүмүүс аахгүй юу? Гэтэл ингээл улс төр гэдэг чинь те ямар ч багийг эрх ашигын үүднээс ингээл хувагаал хайчдаг юм байна да гэл. Одоо тэгээд ам асуумаар те тэр үед бол хичнээн хуулийн дээр яаж хамтарч нэг баг болж ажиллаж исэн бilé. Одоо мэдгүй хин хэнийхээ багш шавийн барилдлагатай хамтрагчийн хуульчаа онц мэрэгжлийн онцлог нь юм биш үү? Тийм үү? Одоо хоёр найз байж байгаа л нэг нь хохирогч талд нэг нь одоо тий сэжигтэн талд одоо ингээд хууль зүйн үйлчлэгүүг хоорондоо ингэ шүү дээ. Тэр байтгаа ингэ шүү дээ. Шүүх тэр бол. За тэгтээ яг хөтэ тэр ажлаасаа одоо гомдлцоод бөөнд юм болдог. Би бол нэг тэгжэл бодсон ингээд улс руу чийж болно юугаар чийж болно те зүгээр хуулийн хим хэмжээгээ давж алахгүй гიშихгүй за нэг юм чи ингээд тулаад зогсох хэвээр за одоо энэс цааш болтгоо хоромцсон болоо. Боли гэдэг юм аа ингээд торомсоо тэр цэг мэгээ давж болохгүй л гэдэг. Сайн нөгөө нэг цас ороод гулгаатай болоод тэгсэн баха. Ингэж штэ. За үндсэн хуулийн цэц бол одоо тэр нэг 16-ны эрцгийг 17 онд одоо үргэлжлүүлж тооцсон буруу гэдэг нэг шийдэл гаргаж байна. Тэгин тухай зөвчжээ гэдэг. Тийм. Ингээд тэр болохгүй гэжлээ тий. Тэгэхээр нөгөө тэр өдөр одоо засгийн газрыг огцруулсан нь өөрөө хүчингүй гэдэг ингэчлээ тий. За тий. Тэгэхээр нэмэх нь тэнгуут одоо амруу исгэлэн чинь яг тэр эрцээр чөлөөлөгдөх хүсэлтэй өгөөд яг араас нь. Тий. А тэгтээ булган туяа биш одоо бүрд орж байна уу? бах байна. Эрцэндээ орох юм. Бүрд орж одоо булган туяатаа солигдож суугаад бүрд орж өдөртаад энэ өргөдлийг авсан тий. 80% солиорч хилүүлсэн. Тэгэхээр одоо энэний өргөдлийг авсан үйл явц одоо хүчнтэй юу? Нэг хоёр тэгвэл тэр нөгөө юу вэ шүү дээ. Төсвийн 3 дахь хилцүүлгийг чинь тэр өдрийн эрцээрээ бас дахиад хилцчихлээ. Гэхдээ яг тэгээд нөө цэц рүү орсон хүсэл цэц дээр ийм асуудал огт яригдаагүй учраас энэ асуудал ингээд яг энэ асуудлуудаараа цэц рүү маргаан үүсгэж хин нэг өгөөгүй учраас огт хэлцээгүй. Одоо байна штэ. Одоо нөгөө тий хэлцэх юм уу? Энэ ч юм уу тий. Авч ч өгүүлөө. Тий. 900 орны дарга. Тэгээд энийг яах юм бэ? Энэ хүн одоо жишээ нь тэр цэцэд бүрд оржийг өгөөл тий. Амраа исгэлэн чөлөөсөн юу ч нэг үнсэн тий. Тогтоол үнсэн үйл зөрчсөн байна гэж өгөл хилцэх. Одоохондоо бол тийм боломж байхгүй шүү дээ. Өнөөдөр тэр тав яг тэгээд нөгөө логик зөрчлөлтөө мань хүн чинь ингээд нөгөө нэг бус нь бол огцруулах. Ингээд бус нь хийж гэн. Бусад хүн хийж гэн. Энд чинь өөрөө үсээ. Тэрнээс болоод өнөөдөр тэр төсвийн хилцүүлгээ хийсэнгүй шүү дээ. Хийсэнгүй. Айчж байгаа байхгүй юу? Нэр 3 чиг болчихлоо. Гэсэн тий. Дахиад бас нөгөө батлсан чи эргэлгч дахиад ирэх чинь билүү тийм ээ. Тийм байна. За нэг юм цэцэн болсон. Би ч та нэг юм мэдрэмжэл ярьдаг. Түүний асуудал одоо ингээд юу гэдэг олон нийтийг ташаа мэдээллээр санаатай санаандгүйгээр хангасан. Наа чи хий гэдэг байдлаар ёс зүйн хоронд очих хэвээр юу? Өөрөө өөртөө нөгөө нэг юм бичиг яваад ирсэн шүү дээ 2-7 хоногийн өмнө жилөө нөгөө Баярбаатар даалгах сугай гэдэг нөгөө хяналтын ерөнхий зөвлөлийн дарга тэгснэ өөрөө гарын үсэг зурсан. Тэгээ өөрөө гарын үсэг зурсан. Нөгөө энэ хоёрыг хөөсөн шүү дээ. Энэ хүнийг ингээд намаас хөөхийг яана уу гэснэ ингээд хяналт тавьж ажиллана уу гэсэн өөрөө хэлсэн. Мөмөдтэй. Мөн штэ. Мөө. Хяналт тавьж ажиллахыг Баярбаатарт даалгах сугайг ингээд гарын үсэг Баярбаатар гэсэн гарын. Цагаан хаалгаар энэ хүнийг одоо буцааж оруулав гэдэг. Тэгэнгүүт одоо ёс зүйн хороогоор өөрийнх нь асуудлыг орох гэвэл одоо өөртөө өөрөө өгөх юм болов уу гэдэг инээ төрж байна. Энэ чинь улсын хурлын даргын захирамж гэдэг чинь бас алтан бичиг энэ чинь одоо төрийн шийдвэр байгаа байхгүй юу? Энэ үчи ажиллаа өгөх байх та томилцоо. Томилоод улсын хурлын гишүүдийг ажил даалгаад энэ хүмүүс албан ажиллаа хийж тэр үндсэн хуулийн цэцэд очиж байгаа шүү дээ. За дуртай дургүй ямар ч юм тэр нөгөө юугаа бол хамгаалах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хамгаалах хэрэгтэй. Ингээд дургүй байлаа ч гэсэн загнуулаа сууж явах хэрэгтэй байхгүй. Тэгтэл хамт орчоод би авах ёс зүйн орооны дарга өөрөө хамт гарцсан. Тэгэхээр өөрөө өөрийгөө ёс зүйн ороод дуудах хэрэгтэй байхгүй. Харин тийм нэг ийм сонирхол шийдвэрээ хамгаалаагүй тий. Өөрийг нь өгөх хэрэгтэй байхгүй. Өөрөөр нь хилцүүлэх хэрэгтэй. Ахаад нэг үүссэн бас нэг хоржоонтой юм байна шүү дээ. Нэг хэсэг нь ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлцэх гэж хахад наа чи үндсэн хууль зөрчих чинь бидний энэ хуралдаанд орохгүй гэдгийгсэн чинь 7 хоногийн төгсгөл
тэрийг намаагүй гэж хүчндээ тийсэн хүмүүс чи өнөөдөр шүү дээ. Бид нар үндсэн хуулийн зөрчил рүү орох гэдэг учраас энэ хурлаас гарлаа. Йоо карма би карма is real гэж бодсон. Ямар хурдан иргэдэг үлийн үр вэ те. Үнэхээр үлийн үртэй те гэснээр би айж байна гэдэг те. Тэр үнэхээр өвчлөлтэй байсан. За. Одоо өнөөдөр гişүүд нэг занал хийсэн энтергээ яриадсан уу? Тийм шүү дээ нэг voice out гэсэн. Зодсон юм уу яасан? Энэ хүнийг J2 сүрдүүлсэн юм уу да? Бичлэг янз бүрийн юм гарсан. Аудиогийн сонсчихоо. Аудиогийн сонсгоо. За тэгэхээр. Хүний үгтэй би сонсож. Хохин шүү заа. Яасан хаа? Яаж охрох Хохин шүү. Яаж охрох хаа? Хараа за. За харъя. Яа савал. Ингэж зам хийж болох юм уу? Болно. Шамшиг өдөр хүүхлэхгүй бүрэн болохоо чи. Үндсүүлийн зарчим ярьж байна. Чи үндсүүлийн зарчим ярьдаг хүн биш. Би биш. Ойлгож байгаа. Та яагаад хүн зам? Цэцгийн дагуу энэ улстай чөлөө болчихсон. Чи нийтлэг үлчээр шүү дээ. Та саяхан хэлжсэн шүү дээ. Чи энэ усуудыг гоё шүү дээ. Та яагаад? Миний шиг шүүдэг ингэж нэг дарах гэж байна. Би ямтай өөр гадаг юм яасан. Бэлтэр мэд ахна. Ганцхан юм асуу энэ дээр. Энэ аудиог хэн хийсэн? Хэвлэл хийсэн юм уу? Энэ тийм үү? Өөрийнх нь яриа илүү тод сонсгож илээ. Тийм. Бодвол өөртөө микрофон бол байхгүй байх. Тэгэхээр утас уу? Кармалсан дээр л кармалсан байх. Тэгэхээр энэ айгүй эдихгүй үйлдэл шүү дээ. Тэгэхээр одоо угтуулж одоо бичсэн байна уу? Тэр хүнийг ингээд мэдхгүй байгаа харин. доо. Би одоо гайхаад нөгөө чуулганы танхимаас гараад ирэнгүүт хэвлэлийнх ингэж байж идэг шүү дээ. Тэр поинт тэгэнгүүт тэдний хажууд ингэж муудаад хин нэг нь бичээд авцсан юм болов уу гэж бодсноо. Манай хэвлэлийнхэн чуулган рект дарахаар дүрстэй нь бичэндээ гэж бодоод гайхаад энийг хэн биччихээд хэн сошиалд тавьчих гэж Хараа таарна чамтай гэсэн. Сайн зэрэг гişүнээс таны тэгээд сүрдүүлсэн нь үний мэдэгдэл хийсэн юм шиг байна тий. Тийм үү. Мэдэгдэл хийсэн юм шиг үлээ. Тэгээд яасан чи гоо хийн сүрдүүлсэн ингээд үйлдэлээр юм уу үгээр юм уу уцаар юм уу нөгөө нэг гэрлээ очиад байсан гэрлэнсэн. Тэг чинь үгээр таны тэгээд зодсон юм уу гэсэн чи үгүй үгүй тэгжсэн. Тэгээд за удахгүй би фэйсбુક дээрээ тэрийг тавьчихна гэсэн бохгүй. Тэрийг очиж үзээрэй. Тэгвэл өөрөө тэр өөр байгаа. Өнөөдөр зодоогүй юу? Тэр маргаан дээр нь та яхаар намайг зодсон юм байна гэж ярьсан уу? Үгүй. Тийм сонсогддог. Тэгээд үйлчлэж үгээрээ занл хийсэн гэдэг. Саяхан зодуулаадсан юм. Үгүй нэг ингээд толгоогоо ингээд хоорондоо нийлүүлсэн гэж нөгөө нь ярьсан шүү дээ. Заяа бол гээд доторын ерөнхий газрын дарга байсан. Гэхдээ тэгээд та биед нь халтцсан юм уу гэж. Үгүй тухайн ингэж нийлүү зогсож байгаад ингээд салсан. Айгу ойрын ойрцоо ингээд ярьсан юм шүү. Тийм ярихгүй дээ. Одоо мэдгүй. За нэг тиймэрхүү. Тэгээд мань хүний яг энэ нөгөө нэг хит ингээд улаарч байгаа юм бүр юу. Одоо бол ердөөс гоё харагдах байлаа дуудаж чинь. Тэгээ одоо энэ хазаар аргамжаа татахгүй бол ингээд бүр ямар ч төрийн явхаа байлаа. Олон жил ажилласан хуульчдын төлөөлөл хуульч гишүүдийн нэг амар олон хүмүүс ингээд амар хүлээлттэй байгаа. Тэгтээ яг төр зүрийн нөгөө улс төрчлөлт одоо улс төрчийг одоо улс төрчлөө их нэшин тий. Тэгээ улс төрчлөлт байлгүй дээ. Энэ яг үнцэн ажиллаа гэдэг бас тий. Тэгтээ зөвлөдөг хүн байгаа бол ингэж улс төрчих нь илүү нөгөө хүнд нь өөрт нь илүү сөрөх штэ тий. Хөгжигчийн дүр тоглож өөрөө айгу тэнэг штэ. Ялангуяа эрэгтэй хүн тий. Тийм. Анийг ингээд ийна. Та нар бол одоо тэр байтугай муддаг үттэй. Чи нөгөө түрүүний мэжиктэй эдэр гэдэг чинь. Дардлал нэстэй бас. Гүлэг болох нь амтан болох нь гэж хэлдэг чинь тий. Нэг яг нөө ичидтэй юм шиг тий. Чаа гүлэг болох амтан болох юм. Яа баян хэрэлдэж муудалтай. Би чаа алсан шүү. Энд ч зүгээр ингээд зүгээр хаашаа юу юм бэ одоо? Зүгээр хилдэг үг юм уу? Нэгнтэй ирэлдэхтэй тий. Гэхдээ ер нь бол буруу л да. Гэхдээ ийм юм нийтлэг айгүй их байдаг. Тийм. Тийм болгоод. Тэгээ яг нөө сүүлийн үед гараад байгаа ингээд айгүй ойрхон гарцсан нэг хит хэдийн ийм тохиолдлууд энийг бүр нөгөө нэг ийм утгагүй болгочихж байгаа тий. Нэрээ юу илээ эдэр гэж цочрохгүй болгож байгаа юм бол өөрөөсөө улс төрчид ариун заяа гişүн гарч ирээл би хайж гин намайг битээ ганцаараа гадуур яв гэсэн гэдэг юм уу тий. Тэгэнгүүт бат найрамдал гişүн гарч ирэнгүүтээ дагаад дээ. 9 машин. 9 машин тий. Дугаар. Тийм. Бүртгэл тахгүй. Бүртгэл. Тэгэл одоо нэгэн тэгэнгүүт намайг зодсон үнэ гэжсэн аа. Занл хийлээд байна. Одоо сүүл рүүгээ нэрээгээсээ бод бүр дали юм бодож штэ одоо энэ чи хин нэг нөгөө өөр мөрийгөө янз бүр болгочингуудаа ингэчлээ гэд гараад ирвэл гайхааргүй юм болж байна. Өөрөө мойжингуудаа нөө маччлаа гэдэг. Тийм. За. За. Айгу хоб бацлал руу орсон. Гэхдээ ер нь ингэж нөгөө гомдогсдын дүр нөгөө юуны дүр эрэгтэй улс төрчтнийг явдггүй. Угаасаа энэ нөгөө сэтгэл зүйн дадлаг шүү дээ тий.
Яавал ингээд нэг PR явдаг юм авдаг. Угаасаа л монголчууд чинь нөгөө хөвгүүдэд тэгдэг үстэй. Шалчганаад байг. Тий. Хүүхэд зодчлоо гэдээ ороод ирэхээр аав ээж нь нэмж зоддог гэдэг шиг. Одоо улсын хурлын гишүүд бол нэг үндсэн хуулийн цэцгийн одоо шийдвэр тий бичгээр ирсний дараа нэг сонсоод өнгөрнө. Янз бүрийн юм асуугаал цэцгийн гишүүнд тэрэнд нь хариулаад авахгүй байх. Ярих боломж тэр ерөнхийлөгчийн хоргийг хилцэх үе дээр гарч ирнэ тий. Гэтэ ерөнхийлөгч баг 20-д татчихвал яа цэц ингэчлээ. Тийм байхгүй. Ялгаа байхгүй юу тий. Одоо тэр хүн чинь нөгөө өөрөөсөө хийх ёстой ажлаа үйлдэлийг хийж байгаа. Үгүй шүүлт хийгээд байгаа шүү дээ Үйлдэл хийж байгаа. Энийг нь хилцэх ёстой намтай дүрмтэй. Тэгтээ хүлээж авахгүй гэх нь амар утгагүй болчихлоо та одоо энэ бүхний Цэц шийдчихэд яг гоо гэтээ цэц өмнө байсан баг зүбх шүү тий. Хуулийг өөрөөхөө авч тайлбарсан ийм хүмүүсийн дунд хайнаг нь хаглаа цэцэн шийдвэр гарцсан одоо ингээ ерөнхийлөгч яриг тий баг ерөнхийлөгчийн одоо баг мессеж маягаар байсан уу юу? Цэцэд нөлөөлөх үү? тий. Цаг хугацааны нөлөөлөх биш баг л та. Гэтэ ер нь бол айхгүй ч гэсэн аюултай. Үгүй яах ер нь ийм штэ. Дуурахгүй байвал айгу сонио. Дуурахгүй юм жаа. Тийм. Ингээд нэг юм үндсэн хуулийн зөрчлийг таслан зогсоогоогүй юм шиг, үндсэн хуулиа хамгаалаагүй юм шиг. Одоо би гадаад байсан юм аа гэдэг хийж байгаа юм шиг. Энэ айгу онцгүй болно штэ. Тавих ёстой. Тийм, тавих ёстой. Зүгээр яг ерөнхийлөгчийн хувьд бол хүлээж авахгүй юу гэдгийг их хурл дээр учраас одоо жишээ нь авахгүйгээ шийдчих юм бол энэ ерөнхийлөгчийн асуудал биш их хурлын асуудал болж хувирах учраас ямар ч байсан алхам хийх ёстой гэж бодоод алхмаа хийжтэй гэж бодсон. Одоо тэгээд доктор гарч ирээд тайлбар хийсэн сонирм болгосон юм. Би тэгтээ нөгөө тэр чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга. тийшээ очсон гэдгийг би чиний болсноос мэдлээ. Ямар ч хамаагүй юм баггүй. Тэр чинь тусдаа төрийн засгийн албаач. Би тэгтээ нөгөө нэг ингэсэн болов гэж бодсон сүулдэ. Нөгөө чи нарийн нь мэдж байгаа. Чиний бичсэн хууль үсттэй гар гэл гаргасан болов ч гэж боддог шиг. Уурхалгүй шүү. За уучлаарай. За байли томилгоор гоорой. Аюулгүй зөвлөлтөөр гарсан шийдвэрийн үрэнтэл тэр үнэ. Одоо энэ нэг бүр их үйл явдал чи энэ хүнийг одоо томилноо гэж ерөнхий сайд хийснээс хойш үүрсэн байд юм аа. Үйл явдлын тухай юм лээ. 14 он ч үү? Бараг тий. 20 тонцоо. 20 тонцоо. Чуулга үзээд юу гэж бодсон гэсэн чинь тэртээ тэргүй их хурл сонсголт төдий үүрэгтэй. Тэгчээд ямар ч их юм ярьдээм дээ. Тэгэл алхаа цохол явуулна эцтэй гэж бодохгүй юу? Тамгын даруулал гар үсгийн зурлал туганд нь мөргүүлэл явуулчихгүй бүгд ямар ч олон юм ярьдгийн ямар ч их захиас захидгийн гэж бодохдоо төгсгөлт нь тэгээд энэ хэд чинь нэгээс сошиал дээр тавих контент хийж байгаа хүмүүс юм биш тэгээд яриагаа таслаа тавина тий. Ухаантай өгүүлчихэд. Гэтэ энэ хүнийг сайд болно гэсэн чинь ингээд улс төр бүр амар улааслаа тий. Тэгээ энэ нь болохгүй төлөө болгохын төлөө энэ улс төр бүрст амар явлаа тий. Үргэлжлэлийг оригоос гэдэг шиг явах. Тэгээд сүүлрүүгээ нөгөө зандан шатартай шинх баяртай тэмцээд дууссан. Харин тий. Тэгээд энэ процессууд нь нөгөө нэг болохгүй гэж тэмцэж байгаа энэ улаарлууд нь олон нийтэд яг үнэндээ ямар мессеж өгсөн гэхэлэр за нэрэ ноото юм байна гэдэг юмруул ингээл мань хүнд итгэх итгэлийг бүр нэмээд наацсан тий. Гэхдээ одоо энэ итгэлийг ямар төвшөнд авч явах вэ гэдэг түүний үйл хэрэгээс тий. Одоо ингээд үнэхээр амаараа ярьсан юм. Одоо ингээд хамгийн түрүүнд түүний хийх ёстой юм нөгөө нэг би томилогдонгуудаа албан мэдрэмж хийнэ. Тэрийг хийгээд хүлээж байгаа шүү. Тийм. Өнөөдөр нөгөө чуулганд харж ирсэн чинь сэтгүүлчдэр зөндөө хүлээж хэлчих. Чуулганд. Тэгсэн чинь тэгсэн үү? Сошиал үлдээсэн шүү. Тэгээ артлын алгаар засгийн урал руу. Шууд засгийн урал руу. Засгийн урал шууд орлож. Яг одоо бидний бичлэг хийж байгаа засаг шатхууны асуудлаар хурлаж байгаа гэсэн. Гэхдээ тэрэн дотор өөр юм байгаа ах гэж би тааж байгаа. Шатхуун туслаад 7 онжоо шүү дээ. Нөхөр бол нөгөө нөхдөд ч нөгөө нэг шууд нүүрс ингээл сэлийн мэргүүлэх юм бодож байгаа шүү дээ. Ажлаа юмнаас төрүүлж хийх юм асуусан чинь нөхөр бүр хөндлөн ирчихлээ шүү дээ. Гэр бүлийн шүүх. Гэр бүлийн шүүх одоо байгуулагдах гад ингээ яасан чи хэрэглэх хууль нь байхгүй. Тэгэхээр энийг хурдан оруулаа бид тэр мөнхөдөр сайд чинь тэр хуулийн төсөлмөстэй нэлээд сайн ажилласан юм байна. Энэ хуулийг одоо оруулж ирнэ. Энийг та дээр хурдан баталчихгүй болохгүй шүү. Тэр хуулийн процесс хууль юу? Тий. Гэр бүлийн хэрэг шүүхэд энэ шийдвэрлэх байл. Энэ хуулийг чи гэр бүлийн дагансын шүүхтэй болох гэдэг. Тий. Тэгээд тэр шүүх нь одоо байр саван сайн шийдэгдээгүй сонгон шалгаруулалт гэдэг амар олон бэлтгэл ажил байгаа. Ядч хуулийн батлаад өгчүүл тэр хүмүүс ч нөгөө хуулийн сургалтандаа бас хамрагдаад нөгөө хуулийн асуудал байна шүү. Шүүгчнэр ч өөрсдөө. Тэгээд яг даанчтай алтан бусаар судалж байгаа байлгүй дээ ингээ. Судалж байгаа. Ядаж төслийн уншиж байгаа тий. Нөгөө бас нэг хийчихээсэ гэж яаж исэн. Би нөгөө нууцын тухай хуулийг чинь оруулж ирнэ. Өргөн барин тий. Тэр ингэж нууж хаадаг юм чинь бол байх болгоно гэж хэлчихэж байгаа шүү дээ. Хуулийн төслөө өргөн барин гэж байгаа. Шуудан руу оруулаад ирэхээр өстой нөгөө тэр хуулиа батлах юм уу гэдэггүй юу гэдэг чинь сонирхолж байгаа тий.
нэг юм чухал юм. Нууцын тамга дарж байгаа баахан аптек. Нууцын тухай хууль. Тэгээд Чанга хүлээлттэй гоё юм байна. Компьютер сайдаас ч одоо нөгөө юу нэг тоххой. Одоо алтан гэрэл сайдаас те. Алтан гэрэл сайдаас үлдээсэн юмнууд ч одоо нөгөө шүүгэн шийдвэрийн багц хууль байгаа даа. Яг шүүх шийдвэр гаргацсан ч нөгөө шийдвэр гүйцэтгэх дээр очиод гацчдаг. Энийг шийдээгээд алтан гэрэл сайд ийм үлдээсэ. Мөнхбаатар сайд гэр бүлийн хуулийн янз бүрийн юмнуудаа ингэ бичээд үлдээлээ гэж. Өөрөөх нь бичиж үлдээс нөгөө хар тамхины хууль байгаа. Хар тамхитай тэмцэх. Төрийн өмчийн тухай нөгөө урт нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, багц хууль бас нөгөө Тэр нөгөө говьчлалтай холбоотой ажлын хэсэг өөрөө ахалж байсан тийм. Тэгэхээр тэр хууль мөл амар хүлээж байгаа. Тийм. Би зүгээр Төгүүд дээр гол хулгай явж байгаа учраас тэр нөгөө үр дүнтэй нь биш одоо улс хууртай тэмцэхийн тулд тэр шийдэл рүүгээ шууд орё гээд нөхөр 50 80 орны дарга бахасаа л тэр нөгөө Токио хууль руу орж ирсэн тий. Тэрийг тэгээд баталж чадахгүй да сонин штэ засаг мөнгө төрийн маны хамаг мөнгө Токиод дээр идэх байхгүй тий. Ойлгох юм уу? Тэгэхээр Токиодыг хөвчлөхөөс хөтлөө. Одоо улс төрийн гэхдээ манлайлал чи харъя. Гэхдээ одоо ийм сул дорой тий ингээд нэг ийм тамиртцсан засгийн газрын тухайд ядаж нэг тийм юм хийж ижил жоохон хүчтэй орно шүү дээ тий. Энэ чинь нөгөө реформ гэдэг чинь шүү дээ. Тийм. Би зүгээр энэ хоёр одоо амаараа бол тэмцэн булгаатай тэмцэнгээ зөндөө гоё ярьчлаа амар өндөр хүлээлттэй тамиллаа. Одоо тэгээ яах юм үйлдэлийг чи харъя тий. би одоо энэ харшлыг зоригийн эргийг нууцаас гаргачихсан л гэж бодож байна. Зүг. Тэр хамгийн сүүлийн бас аптек гэр байгаа ш нөгөө гашуун сухатын Тэр аптек чинь нөгөө юун дээр очиж татсан юм шиг үлээ. Энд чинь нөгөө нэг улс хоорондын учраас засгийн газар хооронд нөө. Тийм. Хоёр улсын хоорондоо зөвлөж ийж энийг чинь гаргах уу гаргахгүй гэдэг гэрээ бол ингээд Сүү хот олдын засгийн газраас эхлээд Чалко тий ингээл ер нь улс өөрөө мөнгөгүй учраас тий энд байгаа нүүрсээ та нарт өгөө та нар тэр мөнгөний өгч бид нар тэргүүрээ бүтэн байгуултаа гэж ягсан арга айтсан л байна да. Улс хоорондын гэрээ учраас тэрий чинь тухайн үедээ нөгөө янз бүрийн эрсдлээс болгоомжлоод ингээ нууцтай яаж. Яг нөгөө нэг гаднаас нь хараад ийм тийм гэл ингэх бол жоох амархан л да. Маш олон нюанс явж байгаа. Геополитик явж байгаа ч юм уу тий. Тэгэхээр тэрэн дээр бол ингээ шийдэл гаргах юм шиг байгаа. Би зүгээр бодсон за мэдээж энэ нөгөө нэг сая ингээл амар их хүлээлт үүсгэсэн энэ асуудлууд ингээд мухарлагдах бах. Энэний төлөө нэлээд ажиллах бах. Тэгээд нөгөө нэг одоо бүр арай хитрхи удлаа штэ тий. Тэгж байгаа би зоригийн хэрэг гарахад жохон сурахч байсан. Мэдгүй нэг л өглөө хамаг телевизийн сувг муугаар ингээл зөвхөн нэг л эмэг нь л явдаг болоо. Тэгээ үндэсний телевизээр үндэсний телевизээр өглөө нөгөө нэг бид хэд ч босонгуудаа сургуультай явахаас өмнө нуу багадыг үзчихэд нэг анги лөө хоёр анги гардаг. Эсвэл том жирээ гардаг. Тийм дээр үе юм уу? Би ч одоо болтроны үе шүү дээ. Тэгчээд тэрийний хоёр ангийг үзчихэд сургууль руугаа гарахад яг амждаг байсан байхгүй юу хичээлдээ. Тэгээ өглөө зурагтаа асаасан чинь ингээл зөвхөн эмэг нь л гардаг болсон байсан үндэсний телевизээр. Тэгэхээр тэрнээс хоош гэхэд те би одоо баг ахмадын донд арчих гээд багт чинь энэ хэрэг айгуу удаж байгаа. Тэгэхээр энийг бас нэг мөр болгочвол баг хаана. Тэгээд нөгөө тамир орох юм чинь бас энэ болов гэж би бодсон. Одоо чи энэ хэсэг амар сони юм руу орчиж байгаа. Зоригийн хэрэг ба шүү дээ. Одоо тэр нөгөө нэг ингээд нотлох хуримтаар хэрэг одоо нотлогдох хэвээр тий 100% ч юм уу 80% ч юм уу 60% ч юм уу тий нотлох хуримт тэр үнийг одоо яллахад хангалттай шалтгаан. За одоо 60 байлаа гэж бодъё тий 60%-тай нотлогчиж одоо энэ буруутай байна гэдэг. Тэгтэл 60 хүрж исэн тэр нотлох хуримтын одоо 20% ч юм уу 30% ч юм уу ингээд хуульсаар бүрдүүлсэн байна шүү дээ. Шүүг бол ингээ хуульсаар бүрдүүлсэн учраас энэ өвлцөн 40%-аар бол хүнийг нотлож болохгүй 50% доош унтж байгаа учраас тий. Гэт нэмэлт ажиллагаа хэлэхээр прокурорт буцаагдж байгаа юм. Тий. Прокурорт буцаангууд прокурор тэр нөгөө заасан хугацаанд нь нөгөө бусад нөгөө ажиллагаагаа хийж чадахгүй болохоор тэрийг хэрэгсэхгүй болгож байгаа. Прокурорын хүчингү болгосон хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хизээч хүчингү болгоод тэр хэргийг сэргээж болдог. Өөрөөр хэлбэл энэ хэргийг шалгах ажил одоо тэр нөгөө нэг хідүүн ялж шийдгүүлсэн байгаа шүү дээ. Тэгээд ингээ хэрэгсэхгүй болсон байгаа тий. Тэр хэргийг дахиад шалгаж л байгаа. Хизээ нэгэн цагт ч юм уу өнөө маргаашгүй ч юм уу тий. Тэр ингээд бусад нотлох баримтаа бүрдүүлээд ингээ ороод ирэхэд нөгөө 60% 80% гэдэг чинь тэгвэл нөгөө хүмүүсийн асуудал дахиад сэргий. Тэр тийм нюанстай юм шиг байлаа. Нөгөө лего эвлүүлж тоглодог лего шиг юмнаас л ингээл дутцсан байна те. Тэрийг одоо ингээ тийм учраас тэр хүмүүсийг цагаатгаагүй байхгүй.
цагаатгсан тохиолдолд одоо тэр 3 хүн төрөөс нэг хохирлоо нэхэмжлэн. Одоо бол ам байдлаар би нэхэмжлэнэ л гэж яваад шүүх мүгэд хамдаа. Өгөөгүй тий. Яагаад тэр шүүх хурлаа товлоо тэр хүмүүс нөхөө олохоор өчнөө тэрбум төгрөг төрөөс нэхэж тэр мөнгөний өгөхгүй байгаа. Цаана нөгөө ийм яас пэйж магадгүй. Яг уцаагийн сэдврөө орцсон. Тэг бүр нүдэн сэргээл ирдэг шүү. Эгийг уцаа ухтал нь ярьлаа шүү дээ. Тийм энэ айгу сонирхолтой. Би тэгээд нөгөө нэг ингээл нэг олон нийтийн дунд ингээл сонгуулийн сэдв болгож хаяа нэг дэлгэж гаргаж ирдэг хүзэр байлгаж байгаа энэ асуудлыг ингээ мухарлаад ер нь бол бүх юмны ард цэг тавиал дараагийн өгүүлбэр томоор эхлээл явал айгу амар төр битгэх бидний ихлэж гэсэн сэргэнэ гэсэн үг баггүй юу? Штрийн засгийн газар амар том хоёр хэцүү юм орчиж байгаа байхгүй. Хүлээлтэндөө. Одоо энэ нөгөө нэг өөрийнх нь эсрэг конопцсон сайд нарыг яах юм? Амар сайхан дэргүүтэй. Тийм амар сайхан. Өөрийнх нь хүсээгүй кабинет гэж хэлжсэн тий. Олон талаас тэрийг амар цэвэрхэн хэлсэн шүү дээ. Амар цэвэрхэн хэлсэн. Тэгээд нөгөө эвнийг одоо дотор засгийн газар дотор хөдөлгөөн орохгүй бүтэц дотор нэг хоёрт ардсан намтай уулзрах гол ардын нам чи ингээд дотроо нэг ингээд хуваагчлаа шүү дээ. Яасан ч хуулийн төсөл явахгүй. Засгийн газраас том хуулийн төсөл орлоо мэдхгүй энэ хоёр хүн ингээд нууцын тухай хууль гэдэг юм орууллаа заяа. Тэгвэл одоо байгаа энэ хагарлаар бол шийдэгдэхгүй байхгүй нэг талтай гарахгүй. Тэгэхээр ардсан намтай уулзрах болох юм уу? Засаг дөрөх юм уу гэл дараачийн улс төрийн хөдөлгөөнүүд яг хийгдэх бах тий. Би улсын хурлын гишүүд чинь одоо хүчгүй байгаа гэхдээ үнэн таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар зүгээр таалагдахгүй байна. Таалахгүй байна. Зүгээр ингээд царай таалагдахгүй ингээд өргөн барьж болно шүү дээ. Шалтгаан хэрэггүй шүү дээ. Одоо би бол ингэж бодож байгаа. Үндслэл хэрэгтэй л дээ. Тийм. Би тайм хүлээх чи царай мотой байна гэж яриад биш. Одоо чи би яахад тийм. хэрэгж шүү дээ. Одоо улсын хурл дээр одоо ингээд цэц шийдвэр гаргачлаа. Улсын хурл ингээд батлаа шүү дээ тий. Тэгээд цэц яачлаа. Дараа нь ингээд өөртөө хардагадаадсан Монгол Улсын ерөнхийлөгч бас хориг тавьчлаа. Ийм үйл явдлын дараа улсын хурл хэрвээ дахиад гишүүд өргөн барихад зантан шатар үлдэх үү? Гол юм бол энэ ардын намын хэн буюу энэ зантан шатрын талынхан гэж байгаа хүмүүс бол ардсан намынхны авралаар зантан шатар үлдсэн шүү дээ сая. Мөн үү? Огцроогүй. Үгүй нөгөө огцорсон тий огцорсон. Ардсан нам нөгөө талтай гарчод яах вэ? Үгүй харин тэр л чинь гарна шүү дээ. Угаасаа гарна. Одоо юм. Би нөгөө тайм хүлээж чадахгүй. Зүгээр л яг ингээд төрсэн мэдрэмжээ биччихье гэж одоо бичсэн. Тэгээд тэрэн дээр би бол юу гэж бодож байгаа юм гэхээр одоо өргөн барихгүй дахиж. Ягаад сайн зөргөн байна уу, Баярбаатар нь байна уу, хинж байсан. Ягаад тэгэхээр эдгээр нэг 60 үгүй хэдэн гарын үсэг зурглууллаа 34 ба нэмээс 34 нэмэх гарын үсэг зурглуулсан тий. Одоо тэрэн дотор байгаа зарим гişүүд ингээд нам чинь 42 шүү дээ. Үгүй тэд нар бол яг гарын үсэг ганц нэгэн зурсан боловч 42-ла зураагүй байхгүй юу? Тэгээ яг канопоро шийдсэн. А гэхдээ тэнд ямар процесс явна гэж бодож байгаа. Тэгэхээр одоо ингээд тултал яваад тий хөхтөнгөрт тултал маргаад за ингээд хим хэмжээ гэж байд юм байна гэдгийг ядаж тэр гарын үсэг сурсан гişүүд дотор ойлгосон юм уу? Эсвэл залхсан юм уу? Эсвэл нэг юм хим хэмжээнд захирагдсан ийм гişүүн байгаа гэж бодвол за нэг 10 гişүүн байгаа гэж бодъё л доо. За яшиг одоо ингээд те ийм болтлоо ингэж явах хэрэггүй юм байна гэдгийг энэ урт хугацаанд энэ бүх процессын дундаас ойлгоцсон гişүүн тэр дундаас татгалзсан. Одоо яг тэгээ дахиад зурлаа одоо ингээд тэрийг би энэ хүнд үнийг зүгээр улс төрийн өнцгөөс унгаах гад байна гэдгийг нотолж байгаа байхгүй тийм. Одоо ажилласан биш тийм шүү дээ. Ардсан намын бүлэг юм одоор ингэж юугаад яад юм шиг байна. 1 2 3 од гэдэг тийм. 3 одтой шийдвэр бол сөрөхгүй шүү тийм. Зандан шатрыг огцруулахыг одоо улсын хурлын гишүүд нөө нэг санаачлаад өргөн барьсан хойно ардсан нам улс төрийн шийдвэр гаргасан байхгүй юу? Бид нар энэ үнийг 100% саналаар огцрохыг дэмжинэ гэдэг энэ улс төрийн шийдвэр. Бүр нөгөө нэг бичиг зурагдсан дараа энэ хүчнтэй байгаа. Хүчнтэй байгаа. Одоо гишүүд гарын үсэг зурхад ардсан намын 42 3 удаа дарах хэрэгтэй. Алахгүй л дээ. Гэтэ өөрсдийнх нь намын дүрэн бол яг 3 од нь хүчнтэй байгаа гэдэг байгаа. 3 од. Сая чи үйлдэлээ Улс төрийн шийдвэрээ гаргасан. Үгүй шүү дээ. Тэгээд тэр чинь мөнгө дөрвөлжих юм. Гарын үсгэн дээр шийдвэрээ гаргасан. Тэгвэл Одоо одоо дахиад цуглуулвал дахиад шийдвэр гаргана шүү. Одоо ч энэ Чи нөгөө амар 16 17-ны эрт шиг юм ярьд. 3 од. одоо энэ үн шиг байж тээ. Яг байгаад байх юм уу 3 одтойгоо. Одоо энэ үн шиг байж тээ. Тэрэн байгуулалтын байнгын орны дарга шиг өчигдөр ярьснаа маргааш нь ингээд өөрчилж ярьдаг бол
Болно л доо. Энэ процесс дэмжихгүй гэж болно. Энд ингээд хийцэн байхгүй юу? Шийдвэр гараад үйлдэл хийгээ процесс хэрэгжчихээд дууссан цэг тавьцаа. Одоо дараагийн өгүүлбэр томор эхэлнэ. Тийм шүү дээ. Би зүгээр ингэж бодсон юм аа. Одоо ингээд нөгөө нэг эднэртэй ингээд те амар болвол арзаатал гарч ирээд ингээд олуулаа хэвлийн урал хийгээд байр суурь илэрхийлдэг байсан хүмүүс өдрөөс өдөр цөөрөөд ингээд манай гурвал баг ингээд үлдсэн байж штэ те. Яг уу. Мэдхгүй. Тэгвэл би одоо их хурл биш таарч. Ардын номын их хурл 11 сарын 15-нд. Харин би одоо тэр чинь ярих гэж байна. Тэгэхээр энэ юм тэгэхээр би ахаад нөгөө нэг хүмүүсийг за ингэж талтагтан тулд явуулж ингээд ер нь бол дими юм байна. Энд чинь ингээд төр төмөндөө ингээд жоохон ийм юм байна гэдгийг ойлгоцсон хүмүүс бол эндээс татгалзаад ахиж ямар нэгэн байдлаар түүний засгийн газрыг хөдлөгөө гэдэг санаачлага их хурлын гишүүдээс гарахгүй байхаа гэж би бодож байгаа. Засаг өөрөө хөдлөө. Тэр нь миний бодол шүү. Зөвхөн миний бодол зөвхөн миний таамаг. Зүгээр би түүнийг өөрөө л энэ 11-тэй ташралтуулаад эсвэл ер нь бол 11 сарын 15-тай ташралтуулаад. Ягаад гэвэл энэ хугацаа бол нэгдүгээрт нь намын их хурл болно, хоёрдугаарт нь төсөв батлагдчих хугацаа байхгүй юу? За тэгээд энэ завсар би болио гэх дахин өгчих байхаа л гэж би бодож байгаа. Яагаад гэвэл хөө. Мэдээж бид нар хулгайтай тэмцэх ёстой. Хулгайтай тэмцэнэ гэдэг яаж тэмцэх юм бэ гэдэг арга барьлаа. Арга инквайри юм аа гэж тэрээр тодорхойлоод за тэгээд түүнийгээ томилуулчихлаа. Тэ. Гэтэл ингээд энэ өргөдлөө өгчүүл хамтдаа байна. Дахиад байна. Зорилго бий. Тэрээр дараагийн засагт үлдэж бас болдог гэдгийг саяны засаг нууцсан улгаатай тэмцэх гэжсэн засгийн газрыг огцрууллаа гэдэг одоо мод чинь одоо тэр одоо юу чи сая хоцсон байхгүй юу? Би ингэж бодоод байна. Засаг гэдэг бол аж ахуй эрхэлдэг газар байхгүй юу? Гүйцэтгэл хариуцдаг. Одоо эднэр ингээд зуд турхан яах юм, ган гачиг яах юм, багш нарын цалин яах юм, сургуулаа яах юм, эмнэлгээ яах юм, төвчрлээ яах юм, утаагаа яах юм гэдэг ийм асуудал үүсчээд энэнтэй холбоотой ямар ч шийдвэр оруулсан энэ нөгөө нэг ягаад ч юм тэд ер нь бол хөндлөн хөвтнө. Ямар ч асуудал дээр нь гомдсон штэ энэ чинь гомдохстын ялагдцсан тэр мэдрэмжийг өнөөдрийн байдлаар бол тэд давж чадахгүй. Энэ ийм сэтгэл зүй байхгүй. За энэ асуудал ингээд эндээ хүрээд дууслаа. Дараагийн асуудал бол цоо шин сэдв юм а гэдэг ийм сэтгэл зүгээр хандаж чадахгүй юм байна гэдгийг зарим нэг хүмүүсийн өнөөдрийг хүртэл гаргаж байгаа үйлдэл хэлж байгаа үгнүүд нотлоод байгаа учраас засгийн газрын дараагийн бодлого шийдвэр цаг үеийн яаралтай шуурхай асуудлууд их хурлын дэмжлэгийг авах болчих юм байна. Тэгэхээр хулгайтайгаа мэдээж тэмцэх чухал боловч бусад аж ахуйн асуудлуудаа нэг юм хувийн харилцаа гэдэг юм уу ялсан ялагдсан мэдрэмжээс болоод унгаад ээж болохгүй шүү дээ. Тэгэхээр Монголын ерөнхий газар дараагийн шилжүүлсэн юм шиг янз явуулдаг нар. Сүхэлдэг үү? Сүхэлдэг. Oh my god. Уншаад гэж. Цагдаа ерөнхий газрын дараагийн ерөнхий сайд шилжүүлдэг. Тэр шатхан биш хэлээстэй. Шатхан биш ээ. Шатханаар нүүр хийж хагаад өөр хуйлцээс одоо би одоо жишээ нь энэ үнийг их одоо ингээд энэ улсын хурлын бүрэн эрх дуустал одоо нөгөө талд гарна гэж бодохгүй байх шүү дээ. Яагаад гэж нөгөө талд ирснээр маргааш нь марцдаг юм баггүй юу? Намын их хурлаа өнгөрөөчл энэ юм ингээд тэр дараагаар. За тэгээд одоо энэ нь шүү дээ тахилцаа нэг дуусаад байгаа ч юм алга цэцэн шийдвэр гараа тий. Одоо эн чин Сиралийн нэг гарч ирлээ ингээд бүр ийм тислэгээтэй юмнууд явах бах. За тэгээд намын их хурл одоо түүний гурванлаар за нэг Сирал 8 ангитай гэж бодвол нэг өнөөдөр 5 дугаар анги төгсөж байна да. Ахаа 3 ангилаа байна. Намын их хурл бол. Яг өнөөдөр бол нэг юм жоохон ноцтой юм ирчлээ тий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний одоо нэг нь гадаад барьцаалгцсан хүн байж болохгүй нэг. Хоёр тэгвэл одоо тухайн авилгын мөнгө одоо гадаадаас орж ирсэн. Гэт ингээд ийм ярьчихж байгаа юм. Шинэ мэдээлэл энэ шинэ мэдээлэл. Сонсгол бол тэр нүүрсний хулгайтай юмнууд бол өмнө ирээжсэн тэ. Ямар ч сан тэр гişүүд яриад нь шүү дээ. Ер нь шалгуулчуу зүгээр дээ гэдэг дамар эсгэлэг тэ. Одоо өнөөдөр нөгөө Амбатар гişүүн чинь бас 4 жилийн хугацаанд их хурлын гişүүдийг шалгуулж болохгүй гэдэг нэг юм хүсэл цэцрүү явуул. Тэр үнэн утгагүй хүсэлтэй. 4 жил ямар ч гэмт хэрэг хийж юун ч холбогдож авилга албан тушаалын хэрэгт орсон их хурлын гишүүний дарахын хэрэгтэйгээ байгаа шалгуулахгүй нэ. Дураараа юм бэ нэрэ тий. Болоо гишүүнээрээ. Намайг наад юу юм бэ? Яг их хурлын гишүүдийг хийж байгаа энэ үйлдэлүүд нь илүү их өөрийг нь нэрээгээсэл гэмтэй юм байна, буруутай юм байна, арьсан хамгаалах гэж байгаа юм байна, араа хамгаалах гэж байгаа юм байна гэсэн мэдрэмжийг л олон нийтэд өгдөг болохоос биш
мэдгүй одоо яаж тооцоод ийм үйл энэ маргаан чинь нөгөө нэг хууль зүйн байнгын ороогоор ороход би яг сурвалжуулж таарсан байхгүй юу? Халдашгүй ирэх гэдэг чинь та нарыг те хинч халдаж болохгүй юм дээдийн юмд аваач тавиагүй. Та нарыг ингээд үгээ хэлж те чуулганы хилцгээ мэтгэлцээний дотор л айх айцгүйгээр ингээд олон нийтийнхээ талд ард түмнийхээ талд байгаа ч л гэсэн санаа. Гэмт хэргийн алгавчлах юм биш шүү гэд Цогтбаатар ийм хоёр ингээд тухайн үед ингээд мэтгэлцээ өргөнсөн байхгүй. Тэгээд би энэ айгүй ноцтой юм явж байгаа юм гэсэн чинь шууд чуулганд орж. Ямар хурдтай юм бэ те? Үгүй тэгээ хууль зүйн байнгын орооны нийт гишүүдээ одоо хуралдаанд орсон гишүүдийн олонх нь Ганбаатарыг дэмжиж явуулсан учраас тэнд ингээ Баска өөр юм бас л тулахтай гишүүд байгаа шүү дээ. Тий, хууль зүйн байнгын орооных ингээд дэмжиж оролцсон. Хууль зүйн байнгын ороонд чи Ганбаатарын аимшигын саналыг дэмжиж явуулсан маш чуулганд үү? Төмсөлдүүлсэн гишүүд байна гэсэн үг. Амар хурдтай орж. Хууль зүйн байнгын орооны аль хурлын өчтөрийн үү? Өчигдөр баха. Өчигдөр хуралцсан шүү дээ. Хууль зүйн. Би дөрөвт өдөр энэ 7 хоногт шүү дээ. Энэ 7 хоногт ямар ч гэсэн. Тэгээд хоёр дахьд юм уу дөрөв. хараа ингээд амар их чухал хуулийн төслүүд ингээд дарагцсан орж ирэхгүй байгаа байхгүй. Одоо гэр бүлийн тухай хууль те Манусын амьдралд амар нэн шаардлагатай ингээд хуулийн төслүүд ердөөсөө орж ирдгүү явдгүү. Тэгснээ гэмт хэрэг үйлдсэн ч дарахын эрх нь хамгаална гэдэг хуулийн төсөл буудаад ороод ирж байгаа байхгүй. Энд чинь ёо хаана наача одоо ингээд улсын хурлын даргын дэрэгдэх зөвлөлөөр ямар асуудлыг оруулах уу гэдгийг шийдэж байгаа. Тий, шийдэж байгаа. Нөгөө баасан одоо тэр юунд байхгүй, хуваарт байхгүй заяа. Одоо энэ Ганбаатарын санаачилсан юм. Хуваарт байхгүй. Ди парламент дээр байсан уу? Ди парламент дээр байх. Оо гахалтай. Тэгэхээр энэ буудаж орж ирж байгаа байхгүй. Захиалгатай байна тий. Буудаж орж ирж. Хэрвээ тэгвэл одоо энэ дахиад. ингээл гэмт хэрэгт нэр нь холбогдоод байгаа Ховдын Болормаа, Амар Баясгалан, Хиншүү Ганбаатар, Цогтбаатар, Давын Цогтбаатар гэл ингээл үн чимшиг худлаа чимшиг те прокурор дээр хэрэг үүссэн чимшиг үүсээгүй чимшиг яриадаад байгаа нөхдүүдийн энэ парламентыг дуустал энэ хэдийг шалахгүй л гэсэн үг байна. Тий. Одоо чинь алтан уяг найдлаа гэд хоёр гишүүн бол ингээд бүрийн эрх нь хэрэгжиж байхдаа Ачигдж явсан шүү дээ. Үгүй шүүхтэр ингээл өөрсдөө мэдүүлгээ өгөөл ингээл явж байгаа юм тийм. өөрсдөө оролцож ирсэн. Тэгээд бүр сонгуулийнхын дундаас зарим хүмүүсийг баривчилж хорж ирсэн. Тийм түүхтэй. Халдашгүй дарахын их гэдгийг яаж тэмүүлэх энэ амар утгагүй юм болчихж байгаа юм. Ганбаатар өөрөө сүүлд нь авилгатай тэмцэх газрын дээр цуслын машин өчсөн тийм. Нэвшлэг хийгээдсэн. Өнөөдөр парламентын нэр хүнд ийм муу байгааг нэг шалтгаан нь бас энэ штэ тий. Ингээл гэмтээ буруутаа гэсэн тогтогдсон хүмүүсийг ямар нэгэн арга хэмжээ авдаггүй эсүүлтэл хийдэг тий. Үгүйдээ наанд жил ёс зүйн байнгын ороогоор орох хөстэй гişүүдийн асуудал огт яригддаггүй хөндөгддөггүй. Ингээл эсүүлтэл хийгээ яваад байгаа чинь баг багаар ингээл эмтлээл нөгөө иргэдийн парламентэд итгэх итгэлийг л ингээл хэмлээл байгаа ийм хэрэг штэ. Яаж хууль зүйн байнгын орооны урлыг давчваа гэвэл гайхдаг. Хууль зүйн байнгын ороо штэ. Тэнд амар мэтгэлцээ ухаан би өөр нөгөө эсрэг гарах байх гэсэн чинь дэмжигдээд чуулган руу пак гэд ороод ирэхэд бүр цочлоо штэ. Үнэхээр гайхалтай. Бетаган багшун ингэж хэлсэн штэ. Ганбаатар миний өгшөө одоо наад юм аа болцгоо одоо өөрөө татаад авчгаа. Чиний энэ үйлдэлээс болоод бид нар одоо муугаар арчсан ам ч муугаар гэж байна. Би зүгээр ингэж бодоод байна. Дөрөвт өдрийн хууль зүй байсан болов гэж бодоод байна. Ягаад тэгэхээр нөгөө цэц мэцэн ингээ процесс явсны дараа амар олон байнгын ороо энэ тийм зэрэг хуралдаад гэсэн. Тэгэнгүүт хууль зүйн байнгын орооны нөгөө чуулган ороогүй штэ бүр гарагт. Тийм гişүүд нөгөө энэ тэнд өөр харьяалагддаг байнгын ороондоо ингээд жоохон давхцаад ингэсэн болоо гэж бодсон тэгээ явцсан байхгүй. Тийм. Тэр оронд. За энийг амар анхааралтай ажиллах шүү олон тийм. Нэг юм нэдтэй гişүүд байна штэ. Ер нь те айцсан гişүүд байна штэ. Тэд нар л ингэчлээ. Тийм. Тэрнээсээ би нөгөө нэг яг сошиалор харж байгаа төө хинч төрийн байгуулалт энд болоод хууль зүйч болоод тэнд өрөвдөлж болоод ямар олон байнгын ороо зэрэг болж байна гэж бодохгүй юу? Тин чи юм хийжсэн байхгүй. Байнгын орооны протокол дээр харагдана те. Хин дэмжсэн. Ямар санал хэлснийг харъя. За томилгоог ингээд таа чи манайха. Ажил хаялт бензин гэсэн хоёр сэдвийг тодруулахаас аргагүй. Одоо бид нар чи хагас санд гарч байгаа. Бүтэн сайн энэ асуудал ингээд тавтахад ямар ч байсан шийдэгцэнгүй ажил хаялт. Хүүхдээ энд харуулах уу? Манай ажил дээр нэг 5 нас дэрж байгаа. Харахынгүй. Тэгээ ээжийн ажил муухай. Нэг тиймэрхүү л юм те. Тэр мөн амтан тэгэл өдөржингөө ингээл утас үзэл, компьютер үзэл нэг яалчгүй нэг хоол өгж ийн ингээд нэг харж байгаа. Тэгэл нэг хөгжих үйл явц те. Нэг ийм юм руу орчлоо. Тэгээ бидний ажиллах, хөдөлмөрлөх нөгөө улстай татвар төлөх мөлөх бүх юм чинь ингээд нэг юм гацаанд яг орлоо шүү те. Азар би даалтын 7 хоног байсан учраас хүүхдээр нь харуулаад бид нар энэ 7 хоног ус төрчихсөн. Одоо энэ асуудлыг гэж шийдэхгүй болохгүй. Засгийн газраас 20% үндсэн цалинг 90 оны төсөө батлаад 10%-аар бас нэмэгдэх гэсэн ийм хувилбарыг хамгийн сүүлийн байдлаар 1 сарын 1-ээс 20
7 сарын 1-ээс 10 30%. 30%, 32-3% ч юм уу гэж би бодсон. Яагаад тэгэхээр Энэ бол үндсэн 20% нэмчээд хэд болох юм те. Тэрнээс нь 10% гэд нэмэхээр 7 сарын 7 сарын 1-ний тэр нэмэгдэлч арай ахиу ярихгүй шүү шинийг чи. Тийм. Тэгээд тэр зардлыг нь болохоор шинээр мөнгө зөнгө тавьж байгаа юм биш нөгөө нэг одоо хуваарлагдсан байгаа сайд нарын төсвөөс 10% хурааж аваад ингээд тавьж байгаа. Би надад зүгээр жоохон гонигтай санагдаад байгаа юм. Одоо ингээд амар олон гишүүн те би өнөөдөр нэг ийм мэдрэмжээ бас хуваалцчихъя. Би сэтгүүлч болоод наадмаар нөгөө сурвалжилдаг гэсэн бохоггүй. Тэгээ сурыг нэг сайн мэдээ бичиж авчаад тэрийгээ сэвэлцэн. Дараа жилийн наадам болгоод нөгөө юугаа мэдээгээ гаргаж ирж хагаад ардын хувьсгалын тэд мэд гэдэг тоогийн солиод тэдэн харваач оролцож ийн маролцож ийн гэдэг тоо монуудаа солиод нөгөө утга уянгийн текстнүүд нь яг хуучнараа оныхороо хэвээрээ нодныгийнхыг хүн санахгүй байхгүй юу. Тэгэл тэр текстээ ингээд би бараг 10 жил уншсан баха уушлаараа үнэнгээсээ тийм. Яг сэтгүүлчнэр суралцдаг гэдэг шипи өгч одоо ингээд ийм төсөн мөсөө хилцэж байгаа ч юм уу ийм багш нарын цалин байлаа хилцэж байгаа тэр хилцүүлгийг үзэхээр үг хэлж байгаа хүн л өөрчлөгдөд байгаа болохоос биш ярианы агуулга сүүлийн 10 жил ерөөсөө өөрчлөгдсөнгүй. Энэ айгүй гунигтай. Тэгээд бас нэг муухай гунигтай юм нь одоо ингээд гişүүд дэлгэцийн өмнө гараад тэр зурагтын төрийн байнгын ороонуудын шууд дамжуулалтын үеэр ингээд үг хэлээл багш нарын цалинг нэмэх ёстой яах ёстой та нар заавал ийм орон зай гаргах ёстой гэж үг хэлж байгаа боловч за тэгвэл орон зай гаргая. Таны тойрог дээр тавигдсан ийм бүтээн байгуулалтыг нэг жилээр ухраагаад эсвэл шинээр эхлэх гэж байгаа хөрөнгө оруулалт учраас зогсоогоод энэ мөнгө чинь цалингийн нэмэгдэл дээр тавьчихъя гэхээр тийм юм байхгүй гэж хэрэлдээд идэг хөшигний ард. Тийм юм болж байгаа. Одоо нөгөө нэг олон нийт бол хөшигний ард юу болж байгааг нь мэдэхгүй учраас энэ нэг гişүү маань өөр юм бидний талд дуурайд л гэж байгаа бах. Гэтэл чин тэр чин тайзны араар орохороо миний хөрөнгө оруулалтыг хасахгүй шүү гэдэг ийм дүр зураг зодон хэрүүл одоо бол ид явж байгаа. Нэг юм асууж. Тэгээ энэ дунд засаг аягууд ийм сонин хайчинд орчиж байгаа гэх юм уу та? Нэг юм асууж. Мэдх юм уу? Одоо өмнөх парламентын үед одоо боловсролын реформ гэдэг нэг хийгээд баахан гişүүд би шүү гэдэг явлаа шүү дээ. Манайс хийсэн гэдэг бөөндөө. Тэнгүүрээ ч бас автерлэгтэй байж. Тэр боловсролын реформ гэдэг нь багш нартай ээлтэй байж гэж харж байна. Ер нь бол яг байгаа бололцоон дотроо ямар хувилбаруудаар нэмэх. Одоо ингээд үндсэн цалинг нэмэх юм бол жишээ нь багш нарынхыг салгаад нэмж болох юм уу болохгүй юм уу? Энд чи төрийн албан хаагч гэдэг нэг багцсан дотор нэг сагсан дотор явдаг ийм нэгдсэн бодлогоор шийддэг асуудал шүү дээ тий. Тэгэхээр тийм боломжгүй учраас ялангуяа ковидын жилүүдэд тийм боломжгүй байсан учраас за тэгвэл үнэлгээ гэдэг юм нэмэр шинээр оруулж шээ. Үндсэн цалин авдаг бүх юмнуудаа ингээ аваа явж тэгэнгүүт багшийн ур чадварыг нь гүйцэтгэлийг нь үнэлээд тэрэн дээрээ нэмэлт урамшууллагдаг бол тэр нь гүйцэтгэл муутай үнэлэгдчихвэл цалиныг хасах тухай ойлголт биш юм чинь бас хөөрхөн нэмэгдэл болох юм байна. За тэгэнгүүт тэр чинь анхандаа 15-аас 20% ч үлээ 30% байжснаа. За тэгвэл 40 хүртэл болгож нэмээч гэдэг юм уу. Ингээд тэгэнгүүт хувьсах зардал буюу нөгөө нэг хүүхдийг сургах зардал гэдэг юм улсаас гардаг. Тэгэхээр тэр хувьсах зардлынх нь аргачлалыг өөрчилжээ. Тэгэнгүүт нэг хүүхдийг тэдэр би яг одоо тоогийн санахгүй байна. Уул нь бол тухайн үед хийжсэн санагдаад байна. Ингээд хувьсах зардлыг ингэж нэмэгдүүлээ. Цэцэрлэгийн хүүхэд байх юм бол бүр их байх юм байна. Ажиллагаа ихтэй. Орон нутгийн ангийн хүүхэд байх юм бол бүр их байх юм байна. Ягаад гэхээр лаборатори гэдэг ийм юм ашиглах юм байна гэд. Ингээд өөр хувилбаруудаар багш нар яаж мөнгө нэмж өгч болох вэ? Ядчил багш нарын карманаас гардаг бичгийн цаасных нь мөнгийг хичээл практикийн зардал гэдэг юм дээр нь оруулаад урсаас өгдөг болъё. Тэгэхээр нөгөө багш чинь талхаа ах уу, бичгийн цаас ах уу гэдэг сонголтын өмнө эрхээ болно гэдэг ингээд ийм өөрсдөр нь авахгүй юу да. Тэгэхээр тэрийг болохоор сургуульд нь ингээд нэг бөөн дүнгээр энэ танаа сургуулийн хичээл практикийн зардал гэдэг өгдөг. Энийг яаж өгдөг гэхээр тэр сургуулийн сурагчдын тоотой уялдуулаад өгчдөг. Гэхдээ энэ сургууль дотроо ярьж хагаад за багшийнхаа юмд энийг өгье. Тэр энэ одоо сургуулийн менежментийн асуудал байна уу? Улсын төсвийн асуудал байна уу? Хуулийн асуудал. Тэгтээ яг энэ сэдвийг яг явсан юм шиг ярьж исэн те хэдүүлээ. Энийг нөгөө нэг одоо ярьсан чинь жоохон харамсалтай юм юу болсон бэ гэсэн чинь багшийн цалин огч хийцэнгүй 500 тэрбумштэй шийдчихгүй явдаг яг ярьж исэн те хэдүүлээ. Халуун намраад. Тэгсэн чинь одоо тэр 500-ыг нэмээд шийдээд нэмэх нь дахиад хувилбарлоо орж байгаа. Боломжтой байсан байгаа байхгүй. Намар төсвөө оруулж ирэхдээ шийдсэн байсан бол тэр 517 тэр бумаа шийдсэн байсан бол гадаа гарч багш нар ч ихсгүй байсан. Нэг баримт. Хоёрт одоо тэр нэмэгдлээс нь илүү ингээд нэмийг гэж яхад нөө гэж тий. Энэ улс төрчлөлт юм уу эсвэл юу юм? Гуравт босоод мөнгө байхгүй шүү дээ. Боловсролын сайд амар муу ажиллаж байгаа.
багш нарыгаа ингээд занал хийлээд байгаа юм шиг яжлаад байгаа юм шиг яриад байгаа байхгүй тий. Багш нарынхаа цалинг одоо хятадтай аптек одоо бартардах юм уу? Нүүрсээс ороод багш нарынхаа цалинг одоо юм. Үгүй яг хэдүүлээ тэгж мөр хурлажлахгүй л тий. Энэ их хулгай төрийн өмчт 50 их 80-ийн төрийн өмч бид бүхэнд энийг нааш цааш нь хөдөлгөөнд оруулаад менежментийн хөвчлөл оруулаад зөв зам руу жоохон гаргаад тавьчих юм бол багш нарын цалин 50% нэмэх боломжтой. Тийм шүү дээ. Уул уурхаа дээр бид тэр бодлогоо тодорхойлоод даблцын их төсөвтэй төр өмчтэй. Тэднийг хувьчил менежментийн хувьчлалын IPO хий. Дараа гараад асуудал. Лавгийн томор баабаргүй орохдоо яг наадах чи ярьж ил. Ашигтай ажиллаад байгаа бол тэр тэгэл нэг зовцсон юм яриад төсвөөс үгүй бид нар дахиад өөр төсөв байгаа мөнгө байгаа байхгүй тийм. Тэгэхээр тийшээгээл явах. Багш нарын цалингаа та нар хах хэрэгтэй. Тийм багш нарын цалин та нар 3 биш 10 сая төгрөг болох боломж байна гэж баабаргүй лавгатай ярилцахтаа ярьлаа. Яаж гэсэн чинь за тэр ашиггүй төрийн өмч компаниудыг хувьчилт юм уу, дуудлага худалдаагаар зардсан юм уу, дампууруулт юм уу ингээд нэг процесс хий. Хоёрдугаарх нь тэр 70 эдийн засгаа ил болгоо. Энэ чиглэлд яаж ажиллах юм бэ? Гуравдугаарх нь уул уурхаагаа менежментийн хуваар хийлгээд төр татвараа авах бодлогоо тодорхой болгоод ингээд авах юм бол тий хангалттай. Бид нар бүр 10 сая болгоно гэдэг нэг юм ярьж байгаа. Хоёрдугаарх нь энэ бол бүтээмжтэй шууд холбогддог. Финландийн багш тэдийг авч гин, Хятадын багш тэдийг авч гин гэдэг. Тэнд бүтээмж ямар хувь хэмжээтэй тийм үү? Манай бүтээмжийн судалгаанууд айгүй хэцүү гардаг тий. Зүгээр төсөвтэй холбогдуулаад багшийн цалин ярих юм бол надад жоохон гонигтай байгаа юм. Нөгөө нэг дотоодын нийт бүтээгдэхүүний хязгаар 24% байна шүү дээ. Урсгал зардал 24% багтана гэдэг. Энийг одоо бүр аргаа ядаад хөдөлгөөл гэж байгаа юм шиг байна шүү. Тэгээд бид нар нөгөө одоо ийм л юм яриад байгаа ингээд ийм л юмтай энэ цалин, энэ урсгал зардал, энэ нэмийн энд ингээд жоохон хөрөнгө оруулалт байгаа гэх нэг юм яриад байгаа. Ойлгочтой. Энэ саваа ингээд яаж том болох юм бэ? Бид нар нөгөө халдсан бүрэгдээ нөгөө уран тий өөр мөнгө олж болох их сувга гястай ажиллаад гяс хөдөлгөх хэрэгтэй байхгүй тий. Тэнгүүд нүүрсэн дээрээ л хэрэлдээд байдаг зодолтоод байдаг хулгаалаад байдаг энэ аягтаа суугаад байдаг. Дахиад нэг өөр аягтай болмоор тий. Тэр ажлаа хийхгүй бол энэ хулгай зэлгийгээд яах юм бол энэ аяны аягтаа л хэрэлцээр л. Энэ ингээд бүр байсаар л. Хэдүүлээ 5 жил ярьжлаа. За бензин зэрдэг их орчдын ус төрчнөрт хийжээдэг. Тий. Ийм байлгах зорилго нь ус төрчдөд байдаг. Багш нар, эмч нар өнөөдрийг хүртэл тиссэн шалтгаан бол тий ажилдаа мэрэгжилтэй хайртай, хариуцлагатай ийм юмтай холбоотой. Гэтэл энэ талд нь хүмүүс хулгай хийсэн тухай яриад, ус төрчд хулгаан тухай яриад хахаар яаж энэ хүмүүс тисч твчиж гүрийж ажиллая би болгоё. Улс их орныхоо төлөө хичээе. Би ч гэсэн надаас ч гэсэн шалтгаална гэж бодож чадах юм бэ тийм биз дээ. Энэ талд нь хулгай хийдэг бол иргэд ингээд хичээхэд махихад бэлэн байгаа байхгүй юу да. Тэгэхээр энэ бараа төлсөөр л тийм улс төрчдийн энэ өнөөдрийн энэ замбраагүй нөхцөл байдал чинь доошоо буухтаа ингэж мэдрэгдэж байгаа тий жагсаал болж хүүтэн цементэн дээр өдөржингөө сууж ингэж мэдрэгдэж байгаа учраас энэ хэвлэгдсэн хүмүүс жоохон хариуцлагатай хан шиг үгүй одоо энэ нэг зандан шатардаач биш тий нөгөө хин баян бажгаа гişүү маань хэлсэнсэн шүү дээ 123 их 80 төгрөгийг баярмаа гişүү Жи баярмаа юу гээ сошиалор хэрлээдээс хараагүй муудлаа хилүүлж их заван тий нэг энэ мөрдөгч одоо алнаа тий алнаа тийш сандарсан да чи гихцдэг жи баярмаа жудгийн баярмаа гişүү маань тий 127 их 80-ийн төсвийг зарцуулж өрсөн оюун эрдэнэ засгийн газар руу асуудлаа яриараа гэдэг өнцөг шилжүүлээ. Би бол зөвхөн оюун эрдэнэ гэхгүй энэ 35 жил засагласан ардын намынхандаа бүр холбоотой гэж хэлмэрс хэрэгтэй шүү дээ. Тий. Ингээл төсөв ингээл лээсэн шүү дээ. Ингээл лээсэн шүү. Тэгэл багш нарын цайлын тэмдэглэж шүү дээ. Угаасаа хүмүүс тэгдэг шүү дээ. Ингээл гэр бүлийн гишүүн тий. Ингээл аав нь ингээл тэнд хичээгээл тий мөнгө олох гол хүүхдүүдтэй хэрэгцээтэй юм авч өгөх гол аав тэнд хичээгээл ивэл гэр бүлийн бусад гишүүд ч гэсэн хичээж эхэлдэг шүү дээ. Тэгж яах чи тийм дүр зураг байхгүй аав нарих уугаал хулгай хийгээл ингээл хэрэг төвөгт оролцолтой шараад тэр хүүхдүүд хичээе гэж бодох юм бэ. Тэр алтын уугийн өмгийг бол бараг хумсныхын завсрыг хүрч шалгаж ийлээ шүү Тий. дээ. Тэр аль дээр одоо говийн зам ам тий. Хамлсан ш. Тэгээд одоо ардын намын энэ зодон тэгээд гол нь хариуцлагаар шийдэгдэх хэвээр. Ингэж гараад ирлээ тий. Талцуулчаад ингэчээ тэрвэрлдүүл амар тийм нэгт. Хоёрт хариуцлагын асуудал хариуцлага хүлээх хэрэгтэй байхгүй. Тэгжиж бидний шударгын ёсны зарчим нэхэд байгаа юм маань ингээ ханах байхгүй. Чи миний сэдвээс гарахгүй би яг ахаад юм ярих гэдэг. Бензин рүү орё. За бензин тасраад бараг додоо амчлаа тий. Тасрах биш үү? Одоо хомсдох тий. Буруу явах. Байгаа ямиг өгөхгүй байсан юм уу? Байхгүй байсан юм уу? Тэрийг гэдэг юм хэл тий. Байгаа ямиг өгөхгүй байх гэж ойлгосон шүү. Ингэж хэлж байгаа шалтгаан нь болохоор 5 сард өнгөрсөн оны 5 сард нөгөө оюун эрднийг огцруулах чагсаал болж байхад нэг өглөөс ирсэн чи шатхууны нэг 200 төгрөг нэмсэн.
шунхлаа юу илээ 2 колонк нэмээгөө бус нь бүгд нэмсэн байсан. Тэгээд үндслээ тайлбарлаагүй. Тэгээд туваан тухай үед нөгөө сайд байсан. Дамжны юм. Тэгээд үндслээ тайлбарлаагүй ингээд нэг өглөөс ирсэн яачлаа ингэж болохгүй. Тэгэл хүмүүсийн амар уур хүрээл чагсаалтай зэрэгцээ бензиний үн нэмэл тэгэл инфляц одоо бид нар үр дагаврыг амсаж байгаа шүү дээ. Ийм үйл явц болоод дууссан. Улс төр бужигнахаар л бензинд ямар нэг юм болдог. Сая бас тэглээ тийм. Оросд яг дэлбэрэл дууснаа Оросд асуудал үүссэн. Гэхдээ нөгөө Оросын энэ их бужигнаан дотор манайх аягүй өчүүх хэсгийг авдаг. Тэгээ дээрээс нь докторжуулалтын гэрээтэй урт хугацааны манайх руу яг өгдөг юм аа л өгж байгаа. Манайх дэлэмд бол Ингээ байгаа. Ингээд тэгээд яагаад колонкууд дээр тэр нь таараж ирэхгүй байгаа юм. Эсвэл хомссон гэдэг мессеж хаяад яагаад байгаа юм ингээл бас ингээл нэг сонь ийм үйл явцууд авцсан. 7 хоног дуусч. Тэгэл дамжны юм. Үгүй байгаа. Өдөр тэдийг нийлүүлдэг юм а байгаа гэд хэлээд байдаг. Гэхдээ өгөхгүй байна. 95 байна гэж хойчрлоо. хилээр ороод ирсэн байгаа юм тий. Хилээр ингээд богоноор ороод ирсэн. Хилээр орж ирсэн шатхууныг ийшээ одоо хуваарлах тий. Хуваарлсан юма зарах энэ ажил жижиглэнгээр борлуулах юм. Энэ ажил зогссон. Энийг хэн зогсоод юм гэхээр хитгэн хүмүүс байгаа шүү дээ тий. Станцууд тэгээд хиний мэд одоо импортлогчд тий. Арай манай шатхууны импортлогчд чи бас уралс төрчд шиг ингээ хоёр тал хуваагдана гэж байхгүй ч тий. Дандаа засаг ингээ буужигнах, ус төр буужигнах үед ингээд үнэхээр үүсдэг. Шин засагтай, шин одоо парламентын бодлогын ажил хэлнэ гэж байх аа. Үнийн дийл хийдэг байхгүй, шантаж хийж байгаа байхгүй. Үр дүнд нь иргэд тохирч шít. Тэгээд тэр 200 төгрөгийн нэмэгдлийг монополийн эсрэг газар хуучнаар одоо шудраг өрсөлдөөн хэрэгжилтийг жишээ төлөө газар шалгаад ямар ч үнэлэлгүй өгсөн хувилдах замаар өөрчлөлт тохироод биднэрт ингээд одоо 3 талын хилцэл гэж яддаг байхгүй төр одоо импортлогчд нэг нь хэм блэ хэрэглэгч тал ингээд огт мэддэхгүйгээр дөрвийн бус тоглолт хийсэн байна гэдгийг тогтоогоод акт тавиад орлогын 3% ч үлээ те 52 тэрбум төгрөгийг нөгөө юу шийтгэл ногдуулсан байлээ. Тэнгүү тэр 52-оо мэдхгүй ингэж хомсдуулж ингэж жаад үнэ нэмгэж байгаа юм уу яах ч мэдхгүй ингээд шатгуу импортлогчид бол ер нь улс төр нийлж ингэж хийдэг юмыг бол үе үед харсаар ирсэн. Шүүхтэрээ ялагд гэж байгаа юм уу те акта одоо эсвэл акта байж гэж байгаа юм уу мэдхгүй. Ийм юмар хідүүлээ явж ин тэгээд ард түмэн манай амир ийм одоо либертар юм уу либерал юм уу ийм одоо хүмүүс байдаг шүү дээ те. Нам хүртэл байдаг. Тэд нар бол шатхууны үнийг чөлөөлөө тийм л мэрдээ. Бүгдээрээ импортлээ тий. Хоёулаа нийлээд нэг угаа ачуулах чинь. Яг энэ процесс дээр огт таалагддгүй өнгө аяс дүр төрх бол худлаа гүрийдэг нэг юм зан тий. Гэхдээ би одоо өчтөр ингээ явлаа. Үнэхээр ингэсэн байна аа очир үүссэн байна. Уул нь бол нөхцөл байдал яг ийм байгаа гэж тоонуудаа харуулад нөөцөө харуулад ингэх ёстой штэ. Гижэтэл иргэдийнхээ одоо иргэдийг нөгөө нэг юм эсрэг талын баатраа гэж бодд юм уу яа дээ. Үгүй ээ хомсдог та нар худлаа ярьж байна. Эдгэр гэж ингэж мэлзэх гүрийг чинь буруу штэ. Тийм штэ. Та нар ягараа банкад үргэдэг юм чи. Тэрнээс чинь болоо хомсож байна. Гэхдээ хүн банкад үргэмэл ш. Бүгдээр л үргэмэл. Энэ чинь нөгөө валюттай амир ижилхэн байхгүй юу? Валют өснөө гэл энэ тэрнийг улс төрч яриад Монгол улс дефолт болох гэж байна гэж ярих юм бол хүмүүс яана гэж валют нөөцлөх байхгүй. Тийм штэ. Энэ чинь нөгөө нэг сэтгэл зүйн араатналаг чанар чинь энэ байхгүй юу? Магадгүй нөгөө нэг банкад үргэх шалтгаан чинь ийм байхгүй юу да. Хариу үйлдэл хийж штэ. Хаалттай нийгэмд бол одоо юу гэдэг нь дэлхийн мэдээг бид нар хүлээж авч чаддгүй байсан. Тэнд хаана дэлхийн хаана өнцөг болон бүрт юу болж байгааг мэддэггүй байсан бол одоо ингээд ийм бүх юм нээлттэй ил задгаа ийм болцсон байхад захын хүн Оросд ямар нөхцөл байдал үүсэж байгаа шатхууных нь энэ олборлолт нийлүүлэлт энэ боловсруулалт нь юу болж байгаа гэдэг мэдээллийг захын хүн авчиж байгаа учраас за юм яаж мэдгүй бензин банкад өргөчих гэж байгаа нэг тэр хүнийг буруутгах айгу утгагүй байхгүй да. Тэгэхээр нөгөө хүмүүсийг ингэж мэдээлэл авч чадахгүй байгаа юм шигээр бүх юм хэвэн байгаа. Воо яахчгүй маахчгүй өдр гэдэг юм уу ийм юм биш. Нөгөө яг үннээ ярих юм бол хүмүүс бас ингэж ойлгодог штэ тий. За Оросд ийм нөхцөл байдал болсон. Гэхдээ манад нийлүүлэх нь бол ийм хэн тий том өрөөрөө тавчих шидсэн юм шиг ийм жижигхэн байхгүй да. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй айц байхгүй. Одоогор нөөц ингэсэн ингэж ийм татаа авалт хийж гин. Шатхуунууд колонкууд одоо ингэ цөөхөн хэдэн колонк байгаа штэ тий. Тэр ийм нөөцтэй боломжтой байгаа гэдгээ яриад. За тэгээд ингэхгүй тэгээд ингээд очир үсээд байгааг ойлгож байна гэд явал та тэрийгээр тэр газруудаараа тий өөрөө машина унаад явал та тэгж хахад тийм үйл ажиллагаа бензин 2 дээр нөгөө нэг сайд нарын тактикийн алдаа гараад байгаа нөгөө багш нартайгаа ингээл яг нүүрөө олоод ингээл учиршилтгаанаа яриад хүн л юм чинь тий гой уулзах хэрэгтэй байхгүй тий ордонд хүлээж авах ш өөртөө очил тоо
багш нарын буруу юм шиг багш нар хууль зөрчиж жагсаад байгаа юм шиг. Үгүй. Жагсаалынх нь үеэр цалингийн нөхгүй юм шиг Тэр дулаахан байшин гэдэг очихоор ер нь даргуулсан мэдрэмж төрдөйм болов уу гэж би тэр нөгөө цэцтэр гişүүдийн гарсан характерыг харангуйтаа өөрсдөө ер нь л дарга гэж их хурдан мэдэрдэм байна даа л гэж бодсон шүү. Тэр шиг одоо яа тэ талбай дээр гарчвал яг яачих яг гэдэг энэ хүн ёсны хувьд ингээд үннээ яриа тий. Одоо манай яг үнхээр ингээд ярилцах хэрэгтэй байхгүй гуйх хэрэгтэй тий. Бүр гуйх хэрэгтэй шүү дээ. Тэнд айлын хүмүүс гэртээ түгжигдэж ивч байгаа шатчул нарам баяр хайруулслаг үл юм уу. Одоо энэ асуудыг зүгээр яаж ижийг шийдэх хэрэгтэй байхгүй инхийн замаар хоёр ширээний хаар цуугаад уйлж дуулаад одоо яах хэрэгтэй. Тэнгүүд ингээд пэрлцээл тий. Арбитр дээр явж байгаа гурван талт юу сүртэй мэрэ тий. Тэр багш нарын тэр амьдрал тэр арбитр бүр холоо хөвтний тий. Жохон хүнлэг ийм уулзалтууд яриа хэлцлүүдийг гяс хийх хэрэгтэй. Тэр та хэд юу гарсан тэр нөгөө тентний ми ямч юу лээ? Уул ухаа. Эрдэс соёлог ажилтнуудын юу ч үлээ ажилтнууд эрд соёлын юм. Тэдний сайт дээр нэг зураг гарч одоо нөгөө хятадын талаас нөгөө импортлж байгаа одоо шатхуун төлсний одоо хэмжээг нэмнэ. Тэр нэг 5,000-ыг нэмэх гэдэг юм уу та? 2 дахин нэмэх юм уу? Одоо 2,000 хэдэн 100 2 дахин нэмэх юм уу те? Тэгээ тэрэн дээр байгаа зургийг ингээ уншингууд нөгөө яамныхан бол ингээ суучих идэвхтэй үлдэлтэй. Шатхуун импортлогчд болохоор суудлаа ингээ сууц. Нэг бол өөрсдөд нь таалагдахгүй байгаа. Тэ сонирхолтой байгаа. Эсвэл гидэж ин гэсэн үг. Ингээ сууч гарч. Үгүй штэ. Энэ талаас нь зураг авсан билээ шүү. Яалаа гэжтэй. Зүгээр л тийм ойргон зантай үнд чинь ингээ өөрөө гоё харагдсан. Тэгээ дангар харагдсан. Офтоор штэ. Дангар харагдсан санагдаж байгаа юм шиг. Гэдгэр байна. Тэгээд яамныхан бол ийм байна. Тэгээд бас нэг гоё юм ирсэн нөгөө бидон гамбаа ах маань гэдэг шиг нэг ах туу үнтэй. Гişүү айгу гоё үг хэлсэн энэ 7 хоногт. Савгүй 35 жил ердөөс шатхуунаа их саваа нэмэгдүүлээ юм шүү дээ. Тэрийг чинь бид нар бараг бүрдүүлэхийн тулд саваа санаж байна уу? Сайлаа бэлтгэр саваа бэлгээд манай бидон гамбаа. Эхний News Cafe-гийн дугаараар хэдүүлээ энийг ярьчихсан шүү дээ. Эрчис Монгол гэдэг сэдв орж ирээд Эрчис Монголыг байгуулахдаа бараг хамгийн эхний номер 1 өгсөн үүрэг нь шатхууны олон их сурвалжтай олон их үүсвэртэй нийлүүлэгчтэй бол тэхийн тулд яаралтай үед ашиглах шатхууны нөөц бүрдүүлэх тэр дид бүтэц сав суулгаа бэлдээ гэдэг үүрэг өгж Эрчис Монголыг байгуулснаас хойш одоо авчихгүй авчтай. Битон хамаал хийснээс үнэн баггүй. Тэгээд яг ингээд сонсохоор нөгөө уул уурхайн яамныхнаас яриа авсан чинь 14 хоногийг нөөцлөх бид нар савтай гинэ амир эмзэг байгаа. Тэгсэн чинь олон улсад яадаг вэ гэсэн чинь 3-6 сарын нөөцөө бүрдүүлэх агуулгах савтай байдаг гинэ. Тэгээд энийг нь нормал гэж үздэг. Бид нар нөгөө алтны нөөц нөгөө валютын нөөцийг 3 сарын дотоодын нөгөө хэрэглээтэй дүүцчихэж ин чи аюулгүй нөөцөө 50 байгаарай тий. Аж ахуйн нэгжээр бодвол 3 сарынхаа цалин тавьчих хэмжээний мөнгөтэй байх хэрэгтэй. Заавал тий ажилчтайгаа цалин тасалдаж болохгүй гэдэг шиг байхгүй. Тэгсэн чинь манайх 14 хоногийн нөөцний савтай. Шинэ нөөцийн савны асуудал нь импортлогчдын асуудал уу, төрийн асуудал уу? Аль нь яг энэ рүүгээ буруугаж ихэд тий. Ягаад ийм байгаа юм гэхээр сав байхгүй. За наа чин цэцтэр ярьсан эхний сэдв рүү явчлаа. Нөгөө дундын хүн гэж байдаг гэдгийг мэддэггүй гэдэг шиг ингээд дундаа шийдчих болох асуудал байгаа байхгүй тий. Өө би шийдэхгүй чи шийдэ. Өө ягараа би шийдэх. Тий. Хинэн хөрөнгө оруулалтаа их вэ. Тэгээд нөгөө төрөөс нэг хөнгөлтэй зээл буюу татаасаар ядаж 20 хоногийг хадгалдаг 7 хоногор нэмнэ гэж байгаа тий. Нөөц савтай болж байгаа байхгүй. Ямар мөнгөтэй тааж хичээгээд байна штэ ёо. Би хичээд инээж штэ. За тийм байна. Тиймэрхүү юм. Цэцний юм, тамилгооны юм, ажил хаялтны юм, бензин юм тэгээд манай их хурлын гишүүд сайхан гарч халахах хэрэгтэй тий. Ингээд заахаа энэ тэрнгөр яв. Тойрог моргоор ажил. Лодогоос суралц. Лодогоос 7 хоног болгон амралтын мэдээлэлтэй байгаа штэ. Гишүүний тойрогтой ажиллаж байна. Дулаан ордноос гар ажил амьдралтай танилцтэй. Одоо нэгтгэс одоо хүүхэд харах хөнгө нэрээ уур уулж хэлж шүү дээ. Рилнээс өөр юм хий тий. Тэр рилнээс өөр юм хий яг үнэс. Том сэтгүүлийн тэр дугаарыг харсан уу? Харлгүй яах вэ? Миний ширээн дээр байна. Харах надгаа бичсэн байвал яах вэ гэж. За юм байна. Тэгээд сериал 5 6 дугаар ангиараа эргэж уулзъя гэж. За тэгье. Үнэхээр хөржилтэй дугаар боллаа гэж. Ганцхан цаг ярина гэсэн яасан чи.